олон жилийн юм гоё энерги бас байдаг бах л та. Бага. Жинхэнэ одоо нэр байгаа хаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Хүүхдийн радио подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бам. Эндээ аваас киноны жүжигчид, уран бүтээлчдийг зочноор урьсан байна. Тэгээд юун төрөнд бас бид бүхнийг зорин ирж оролцож байгаад баярлалаа. Талархал төвшүүлье. За маш их баяртай байна. Маш гоё юм подкастт одоо анх удаа орж үзэж байна. Тэгээд амар гоё байд юм байна. Маш гоё мэдрэмжийг авд юм байна. Амар гоё те ороод ирэнгүүтээ юм вай бид нар амар гоё те. Амар гоё тийм пүг гэдэг нэг юм. Яг л нэг гоё те. Гуруулхнаа халаа суумаар гоё өрөө байна. Сүтэ зайтай гэдэг. Те. Гуруулхнаа гоё өстэй сайхан юмараа гарнаа. За энэ хавс киноны тухай ер нь яриагаа эхлүүлье гэж бодож байна. За энэ хавс киноны одоо голлох жүжигчд буюу одоо энэ 5 жүжигчний бүрэлдэхүүн байна шүү дээ. Энэ бүрэлдэхүүн ер нь хизээнээс эхэлж танилцав, уран бүтээлийн гараагаа яаж одоо нийлүүлв, гараач явах одоо энэ хамтарсан уран бүтээлийн ер нь хизээнээс хийж эхлэх болов. Тэрнээс яриагаа эхлэе. За ер нь бол бид тав чинь тавуулаа тус-тустай уран бүтээл хийдэг. Одоо жижигээс жишээ нь маск те, цогтоо, эмоц, баясаа зөргөө X төөц, тагта production гээл үгүй маз production гээл те. Тус-тустай уран бүтээл хийдэг байсан. Тус-тустай уран бүтээл хийхдээ бас 2-2-ороо те. Одоо манай тагтаа маань болохоор нийслэл хүүхэн те ингээд уран бүтээлүүд ордог. За жижигээ цогтоо маань хамтын уран бүтээл ороо баясаа зөргөө хоёр бас ингээд бас хамтдаа юм хийдэг байж байгаад энэ бүгдийн болохоор яг нийлэх болсон шалтгаан F студ. Одоо амар төвш манай амрын найруулагч маань бид тавтай тавуулантай тус-тустай ингээд уран бүтээл хийдэг байсан те. Одоо жишээ нь манай өрийн дэвтрийг одоо амрын студ, амрын F студ одоо бичдэг байсан ч гинөө те. Тэгээ жижигээ цогтоогийн өндгөн толгоот кино, за тагтаагийн бас кино манад ингээд F студ ерөнхийдөө бид тавтай байнгын хамтарч ажилладаг байсан. За тэгээд бид тавыг яг нийлүүлсэн шалтгаан нь болохоор амрын нэг өдөр ер нь хэдүүлээ нэг тавуулаа нийлээд нэг юм тэ крүү болоод нэг уран бүтээл хийвэл яадаг ингээд яг тухай чи 2001 он байлоо 21 гэж 2000 хүмүүс болох гэдэг шүү 21 онд яг ковидын үед бид чи яг энд аваас нэг яг IPTV-д хийж өгчээсэн. Тэгээд ёстой нэг тэ яг тохироонд бүрдсэн гэдгийг юм уу, яг тухайн цаг үе таарсан гэдгийг юм уу, яг ёстой энд нөгөө 20 цээр тогтоогоод яг өглөө 7 цагт нөгөө карантин зарлал нь бүх 7 цагаас хойш бүх хүмүүс одоо ингээд гэрээсээ гарахгүй одоо 20-д орно шүү гэхэд бид нар өглөө 6 цагт нь энд авс нэгийнхэн зургийг дуусаад амрын маань бүх компьютероо монтаж хийх гээд гэрлүүгээ аваад те бүх юм аваад тэгээд ингээд салж исэн байна. 20-д яг ороод. 20-д ороод. Тэгээд яг тэрнээс өмнө бид чинь нэг 10 хоногийн зураг энд авс нэгийг ста Viva City те тэгэл тэр нисэх. За тэгэл тэр зайсан хаваараа нэлийн зүтгэж хагаад энд авс нэгийг авч ирсэн. Тэгээ тэр мөчөөс хойш бид чинь марг 4-5 жил болчлоо. Тэгээ тэрнээс хойш энд хаус 2 хэрмэл жүжигчээд за тэгэл энд хаус 3 гээд маш одоо 3-4 ч уран сайхны кинон дээр хамтран ажиллаа. Тэгээд ер нь бол сайхан одоо жишээ нь миний хувийн зүгээс ихэд те одоо зөргөөтэйгээ байн хамтдаг тагтаатайгаа жижигэ цогтоотойгоо нийлээд бас ингээд сайхан тавуулаа нийлээд уран бүтээл хийхэд бол маш сайхан байсан. Уран бүтээлийн хамтрагчид амтнууд ах дүүс болцоосон байна шүү дээ те. Тэр гэхдээ бас азтай юм а те яг ковидын үеэр чинь шууд хөл хорой тогтооход бол өстой бүгдээрээ л шоконд ороод тэгэхэд бас зураг авалт үндсэн одоо гадна хийгдэх ажлууд бол дууссан байж таарсан байж шүү дээ. Яг амжуулсан бид чинь тест. За 20 зарлах гад дэш юу? Ер нь зарлах гад дэш үү? Гялзуулаараа гэж тест. Дайрсараа байгаа. Тэг 7 цагт 20 одоо зарлана гэж яхал бид нар 6 цагт шүн зураг аваад хамгийн сүүлийн зураг 6 цагт аваад пүг гэл гэр лугаа тараад. За ямар ч гэртээ орж хоригдъя тэгэл тарж ирсэн. Тэгээ ямар ч гэсэн нэг кино мэнэго ингээл юу нэг өвдөдөд өгцөө. Тэгээ итгэжүүлэх ажил ингээл бөөндө цугтаа сууж байгаа юм л одоо юу гэдгийг цацгийнхаа лайв маа хиймээр шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө Zoom аппликейшн чинь тухайн үед амар өндөр авцсан те. Тэгээд бүгд гэр гэртээ сууж байгаа сайхан айгүй гоё юм чинь тэр чинь гэр гэртээ хоолундаа идчихин. Тэгээ яг хийх дуртай юмнуудаа ингээд гэртээ барай суучин. Тэгээд за лайв эхлэхгүйгээд бүгд ороод зэрэг лайв хийгээл. За энэ даавс нэг уран сайхны кино маань IPTV-д орсон байгаа шүү гэл бүгдийг нь зарлаа лайв тэндээсээ хийн ч гэнэ айгүй гоё байсан. Тэгээд ямар ч гэсэн бид тавын одоо ингээд энэ хамтрал одоо бид тав дээр нэмэгдээд одоо манай F студийн найруулагч амар төвшин за тэгээ эвлүүлэгч ханхуу гэдэг залуу байгаа. Бид хэд одоо юу гэдгийг киноноос киноны хооронд миний бодлоор ингээд шат агсандаа их тул их баяртай байхгүй.
энэ даваас нэг бол яг зүгээр ингээд Viva City дотор байсан. Одоо зайсан тэр одоо Ярамгийн тэр аваар л зураг аваад хийсэн байхгүй. За хоёрдугаар анги гэх юм бол дахиад нэг шат дахиад одоо юу гэдгийг маш олон одоо тухайн үед энэ даваас нэг чинь одоо IPTV-д орсон. Хоёрдугаар анги нь болохоор кино театруудаар ингээд бас өндөр үзэлттэй бас гарч ирсэн манай энэ даваас чи. Яагаад гэвэл нөгөө кино театр чинь 20 цээр тавигдаад нөгөө суудлаа алгасаж суудаг гэсэн байхгүй. Нэг зайтай ч илүү хоёр зайтай сууж нэг хэсэг нэрээд их сонсч. Тий, театрын дүүргэлд ерөнхийдөө 50% баг байсан байхгүй. Тийм байхад 93 мянган хүн яг театрт үзсэн байхгүй. Хэрвээ бүтэн байсан бол одоо 180 200 мянган үзэх байсан байгаа байхгүй. Ер нь жишээлбэл те. Тэгэнгүүт за энэ давс 2 удаа яг ингээд маш гоё тэгээ театрын уран бүтээл болсон. Тэгэнгүүт дараагийн шат нэг шат агсан юу гэхээр Монголд одоо юу гэдгийг түүхэн инедмийн кино байдгүй юм байна л да. Одоо зэрэг нэмхийн өмнөөс хойшх одоо юу гэдгийг түүхэн инедмийн киноны 2 дахь одоо кино болгож одоо хэрмэлж үжигчдэг кино байсан байгаа. Тэр кино маань бас маш гоё одоо уран бүтээл болоо театртаа нээгээд IPTV-д ороод яг л одоо ингээд бид бүгдээ хөвчихсөн бас нэг юм шинэ хуудастай түүхэн кино, түүхэн мөртлөө инедмийн кино хийлээ гэсэн тийм шинэ хуудас нээсэндээ бас тоолих баяртай байгаа. Одоо энэ 3 дугаар анги нь одоо юу гэдэг нь энэ давс 3 Монгол уран бүтээлчид арлын Япон гэж бүгдээр нь Солонгос улсад одоо 100% зураг авалт хийсэндээ дөрвийнхээ юмаа зарлчих юм аа. Дөрв бас байхад нөө. Дөрв байвал үзэн шүү. Тий, тэгэнгүүт Солонгос бүрэн хэмжээний одоо зураг авалтаа хийсэн гэдгээрээ бас ингээл шат дахиад байгаа тойлох би одоо хувь уран бүтээлчгээ хувьяас бол маш их баяртай байгаа байхгүй. Ер нь тий бас ингээд шат агч байгаа нь маш гоё л доо. Ягаад гэвэл Монголд бас нөгөө нэг юм яг албан ёсны эрхтэйгээр гадаад улсад 100% зураг аваад тэгээд дээрэс нь яг тэр одоо Солонгосынхаа театрт гаргах эрхийг одоо тэр стандартыг хангаад тэр гарах эрхийг аавна гэдэг бол хамгийн том үзүүлэлт байлээ л те. Тэгээд манай кино маань энэ давс 3 маань одоо ингээд Монголд гарч ийн 4 сарын сүүлээр бас Солонгосын театруудаар CGV гэдэг одоо хэдэн сүлжээтэйгч вэ? За тэр тоймгүй олон сүлжээ 200 300-аад тийм франчайз тийм кино театрт одоо албан ёсоор гарахаар болж байгаа. Тэр бас BDT хувьд бол маш том ингээд давуу тал. Мэдээж хэрэг энэ давс 1 2 хүнд хүрсэн учраас бид бүхэн маань 3-ыг яагаад ч ингээд нэг юм дутуу дөлмөг те Монголдоо ч юм уу хийхэд амар эвгүй байгаадсан байхгүй. Тэгээд яагаад ч юм гээл ярилцаал. Тэгээ хамгийн гоё нь энэ давс 2-ын төгсгөлчин амар гоё төгсдөг байхгүй. Ингээл усан гоц яваал бусаан. Яагаад ч юм цаанаасаа бид нар 3 дугаар ингээд Солонгос тэнэг төсөөлөөгүй байсан. Бодоочгүй байсан. Тий. Тэгэл 2-ын төгсгөл бусаан хот гээл бид нар чи юм контейнераас гараад Солонгосын юм нөгөө юм микрон жихэж аваад таас гээл дуустдаг байхгүй. Тэгэл өрөөлөр болсон ч юм уу тэгэл цаанаасаа нэг юм дотроо бүгд хүсэж мөрөөдж байсан ч юм уу те хүний нөгөө хүсэж мөрөөдж юм биелдэгэ гэдэг шиг те магадгүй гоё ингээд 3 гадаад улсад ч юм уу Солонгос хийн гэдэг дотор хүн болгоны нөгөө зарлаагүй ч гэсэн хүмүүс дотроо яг нэм хүсэж ирмэлзэлтэй байсан учраас тэрэн цаанаасаа ягаад ч юм бас нэг юм тохирон бүртээ сая тэгээд Солонгос улсад хийгээд одоо ингээд Монгол улстай гаргаад тэгээд дээрэс нь Солонгосын амар гоё жүжигчдийг тоглууллаа ш. Энд чинь бас хэр варгийн кинонд бас те байдгүй хэр варгийн бас кинонд бас нэг авж байгаагүй бас л нэг кино Монголын энэ кино урлагийн бас нэг түүхэнд бас нэг би бол зүгээр хөвдөл бодож байгаа түүхэнд бас нэг жоохон ч гэсэн бас нэг юм агсан зүйл юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Одоо тэгэхээр ер нь л одоо нэг уран бүтээл цаашлах тусмаа илүү хариуцлагатай болж байна. Дээрээс нь одоо өмнөх шатаа заавал ахиулах тий одоо нөгөө барьцаа ахиулж байгаа давах одоо тэр шаардлагууд бол улам өндөр болж байгаа шиг байна л да. Энэ даа бас киноны үзэлт ч гэсэн бас аюу сайн байлаа. Хүмүүсийн сэтгэл ч гэсэн их гоё байлаа. Дээрээс нь одоо нөгөө нэг Солонгосын тэр нөгөө нэг олон ангит кино болон одоо яг нэг ангит одоо киногаараа бас алдартай жүжигчд байгаа шүү дээ. Тэдрийг бас ингээ Монголынхоо дэлгэцнээс үзэх тий Монгол кинондаар ингээ оролцсон тоглуулсныг үзэх. Энэ бол бас гоё байгаа хаа. Би энэ дээр бол одоо энэ даа бас киноныхаа уран бүтээлийн багт бол үнэхээр том баяр үргэмээр байна. Тэгээд танаа бас үзэж байгаа шүү. Тэг хэрмэл жүжигчдийг бас ярихгүй бол үнэхээр болохгүй санагдаж байна. Яг тэр энэ бол угаасаа монголчуудын туулаад гарсан түүх байгаа байхгүй юу? Яг тэр үеийн түүхэн хувцалтыг одоо өмсөөд яг тэр үеийн түүх үйл явдал тэр үеийн монгол хүний сэтгэхүйг мэдэрч одоо жүжиглэхэд ямар мэдрэмж төрж мэдээж энэ цаг үеийн одоо инедмийн кинонууд тоглоход бол бид нар одоо байж байгаа юм шиг киног бол хийх боломжтой байх гэж харж байна. Яг тэр үеийн түүхэн мэдрэмжээр киног бүтээхэд тэр одоо түүхэн үеийн аж байдал ч юм уу те одоо дээрээс нь засаг ноёноос ахуулаад маш олон зүйл одоогийн байгаагаас л өөр байсан. Энэ дээр юу ямар мэдрэмж авч ирсэн бэ жүжигчдийнхаа хувьд?
Яг хөө каноны хувьд бол мэдээж хэрэг энэ нөгөө нэг бодит юунаас бас биш л те явдлаас сэдвлээгүй учраас зохиомл гэхдээ бид нар маш их судалсан. Мэдээж хэрэг ямар нэг уран бүтээлч нар нэг кино хийхин тулд мэдээж хэрэг түүхийг судална. За ийм юм байж юу, байгаагүй юу, бас буруу огт байгаагүй мийг хийж болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг тийм хүмүүс тэ хэрмэлж жүжигчид гэдэг улсууд явдаг байсан байж таараа. Тэгэл ингээл нутаг дамжуулаа. За ингээд нэгдүгээр сцен голын ирэг дээрх сцен гингүүтээ хоёрдугаар сцен хадан дээр болсон юу гээл ингээл бүр ингээд сценээр нь ингээд ард иргэд явж үздэг байсан байгаа байхгүй. Бид нар ингээл судлаад үзэнгүүт эн чинь ингээд нөгөө нэг одоо нутага бараадаа тэгээд ингээд энэ жүжигчид чинь ингээд улс орн голс гинэ нутаг хошуу тэ бүх газраар ингээд явж тоглоод ийм зүйл байсан учраас бид нар судлаад ийм үзсэн учраас энэ маань бас ингээд үзэгчдэд бас хүрсэн. Ягаад ч юм хэрмэлж үртийг үзээд хүмүүс ийм байдаг гэнэ гэж хизээч тэгээгүй. Ягаад тэгэхээр ийм байсан учраас тэгж байгаа. Тэгээд маш их судалсан, түүхчидтэй уулзсан, янз янзын одоо түүх судлаач, янз янзын одоо түүх одоо ингээд яадаг улсуудаа уулзаж маш их мэдээлэл тэр зүйлийг авж иж зохиол дээр мэдээж суулгасан байж байгаа. Тэгээд жүжигчдийн хувьд бол мэдээж хэрэг асар их одоо хөдөлмөр бөгөөд мэдлэгтэй болж байгаа. Яг л тэр тухайд яаж ярддаг байсан байх нь. Ямар үйл хөдлөл хийдэг байсан нь, ямар жүжиг ший одоо тоглодог байсан, ямар хөгжим одоо жишээ нь манай ангийн хэрмэл дээр манай зөргөөгийн дардаг морин хур хүртэл шаал ондоо яг тэр үеийн тухайн үед яг ямар морин хур байсан гэдгийг судалж ийж бид тэр морин хур зургийг бэлддэг байсан. Тэгэл тэр одоо театрын тэр жүжиг дээр гарч байгаа жижиг хэрэглэл хөгжим шуумыг юугаар хийдэг байсан байх нь тэр болгоныг судалж ийж бид нар за энэ дээр нь ингэж ийм одоо дууралтыг ингэж хийдэг байсан байх нь шүү. Тэ одоо адуу мал төвөргөөнийг ингэж хийдэг байсан байх нь шүү гэж өрөөд маш их судалгаагаар хийж байгаа л да. Тэгээд ямар ч бас нэг юм түүхэн хэмжээний одоо инэдмийн уран сайхны киноны ард гарцсан давс гоё баяртай байдаг. Тэ бас энэ түүхэн кино гэдэг чинь бол амар хэцүү, нэгдүгээр цаг хугацаа орно, хөрөнгө мөнгө орно. Тэ асар том юм одоо тэгээд дээрэс нь түүхэн кино үзээд хүмүүс түүх ийм байдгийн байна гэж буруу юм хийж болохгүй байхгүй. Тэгэхээр маш их хариуцлагатай. Тэрний ард гарцсанд бол баяртай байдаг. Ер нь ялгаа байхгүй те бас ямар ч байсан тэр хэрмэл жүжигчдэн дээр одоо хувь одоо тагтаа гэдэг жүжигчний хувьд гэх юм бол ямар ч байсан дүр дээрээ бас нэг бүгд ийм халах одоо жүжигч хиллэг яриагаар ярьж ахаар нэгэн ч гэсэн бас өөр одоо юу гэдэг юм баруун Монгол ардын дөрүүд байдаг юм уу, загчин байд юм уу, урайхай байд юм уу би өөрөө ховдих байхгүй. Тэгээ ямар ч байсан манай ээж маань загчин учраас нөгөө эмээгийн тал одоо ээжийн тал чинь тэр чигээрээ загчтай юм чинь ингээл загчин хиллэг одоо надад одоо суудсан байгаа шүү дээ мэдээж тэ тэргээр нь ямар ч гэсэн чадан ядан хэрмэлж жүжигчдэн дээр бас баруун Монгол ардын одоо хиллэгээр ярихыг хичээсэн тэгээд тэрүүгээрээ бас их онцлогтой байсан байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол ингээл хүмүүс ч нэгдэг шүү дээ за түүхэн кино үзлээ инглээ тэглээ ингээд нэг юм заавал юм авах гэдэг үзэгчд байдаг шүү дээ. Заавал юм ингээл зөө ингэх ёстой юм байна, тийх ёстой юм. Манай одоо юу гэдэг нь би бас тэгдэг байхгүй. Ингээд жишээлбэл нэг киноноос зүгээр сайхан л үзье, тий. Тэгээ сайхан таашаал аваад окей ийм гоё инех үед нь инээгээд ойлгох үед нь ойлаа тэгээл. Тэгээ үзэгч чинь бас нэг жоохон юмнаас ингээл юу ах гал нэг нөгөө жоохон хардуулах гэж юм уу, тий. Тэрэн дээр юу гэж бодож байна? Тэгээ ер нь бол харна биш цагаан хараасаа их шүү гэдгийг л одоо хэлээ да. Ер нь шүү дээ. Монголын үзэгчид хамгийн онцлогтой үзэгчид шүү дээ. Дэлхий ингээд нийт ингээд одоо кино үздэг ч байна уу, шоу тоглолт үздэг ч байна уу ингээд зэрэгтэл үзэгчдийг ингээд судлаад үзэхэд Монголын үзэгчид хамгийн их одоо сонин үзэгчид гэж байгаа байхгүй. Яг л одоо жишээ нь шоу энтертайнмент гоё юмыг хараад вау гэж одоо гадаад үзэгчид авдаг бол монголчууд яач вэ? Одоо илб мэлб үзэхдээ бүр ингээд юугаа тагтаагаас хаанаас гарах ч энэ юугаа энэ араашаа тэр арлуугаа хийсэн. Энэ яг хорны зас зэрэг яг ингээд нэг юм ингэсэн л байгаа ч юм уу те. Харж гэдэг ч юм уу те яг нэг тийм арын сонирхолж үздэг. Яг тэгээд уран бүтээл дээрс тэр одоо тайзны уран бүтээл дээрс тэр одоо канон дээр ч гэсэн ер нь л нэг жоохон те нэг юм харж гал. За 19 онд цаагур нь орчин үеийн тэрэг явж гинөө, машин явж гинөө. Нэг машин онгод номер нь ямар вэ? Яг орчин үе гэж ингэж яг хэдэн үсгтэй байна. Тийм номер нь яг тэр үеийнхаар өнөө гэж яг ингэж үздэг үзэгчээ. Тэгээд яг хуу одоо тэгээд гоё болж штэ. Одоо ингээд гадаад дотоод юм бүх кино үзээд аливаа нэг одоо ингээд нэг үеийн удаад бид нар чинь нэг солонгос кино үзэл, Америк кино үзэл ингээд амар итгэдэг мөртлөө одоо ингээ Америк одоо солонгос киноноор ингээл хийсвэр сүнс мүнс одоо хүн амьлаа хүн хоёр мөр солигдоход итгээд үзчихдэг мөртлөө монголчууд
уран бүтээл дээр яг тэгж ихлээр ийм байдаг гинэ гэж нэг хэсэг ярьдаг гэсэн шүү дээ. Одоо бол ингээд маш олон юм үзээд яг ийм франчайз одоо ийм төрөл жанр тэ байдаг гэдгийг мэддэг болсон учраас бас нэг тэ гоё ингээд аваад байна шүү дээ. Гоё болж байна тэгээд. Надад болохоор яхаа зүгээр тэгл санагдтаа. Ямар мэдрэмж авахыг хүсэж чинь түүнийхээ төлөө л одоо цагаа зарцуулаад үзэж штэ. Хэрвээ жүжигчтэй яг гэр бүлээр авчиж үзээд бүр өгтлээ инегээд бүр төгсгөл нь хүртэл ингээд нэг юм бүр ингээ гоё байсаар хагаад ингээд яа ингээд нөгөө тэнгисийн үүдэнд ингээ гараад ирж байгаа байхгүй юу үзэж вэ ямар гоё байваа гэл тэ тэрэн дээр нөгөө байдаг хэллэгүүд ярианууд тэр болгоно хүртэл гэхдээ миний яг онцлоход байгаа юм нь яг тэр үеийн гоё зураглалыг надад амар гоё бүрдүүлж өгсөн юм шиг санагдаж байгаа байхгүй энэ угаасаа бидний түүхэн тийм хувцастай тийм тэргэлтэй тийм үеийг туулсан учраас бүр ингээ нарийн бүр агуулга юу руу орохгүйгүй шүү тэр нэг зураглал мэдрэмж гоё санагдсан байхгүй тэр болгоныг бид нар ингээ үзэл дээрэс нь нөгөө инедмийн кино гэдэг утгаараа хүнд нөгөө гоё аз жаргалыг тухайн үед нөхчөж байгаа байхгүй энэ дээр би бас зүгээр тодруулж асуусан юм ер нь бол аливаа нэг уран бүтээл бий л тэгж боддог ялангуяа инедмийн жанрын шоу entertainment тоглолт одоо X дүүц маск тоглолт үзээд тэ эсвэл бол инедмийн уран сайхны кино үзээ тэрнээс одоо яг юу авах юм юу ч байхгүй зүгээр л сайхан 2 цагийн турш гоё аз жаргалыг мэдрээд ч юм уу эсвэл бол 2 цагийн турш өөр орчинд очиод ч юм уу 2 цагийн турш ингээд сэтгэл ханамжийг аваад гарч ивэл болоохгүй. Тэгэл болоо. Тэр чинь л гоё. Тэхийн тул угсаа уран сайхан тайзны уран бүтээл хийж байгаа шүү дээ, тий. Стресс тайлагдаад гоё стрессээ тайлаад гарч ивэл болоо. Гоё концерт үзэхэд хүртэл ингээд сэтгэл онгоогоод тий. Нөгөө нэг юм болохгүй байсан юм шиг санагдчихсэн юм за байдаг л зүйл шүү дээ. Нэг хөнгөрөөд ирдэг тий. Тэр мэдрэмжийг авсан шүү. Одоо манай киног үзээд ихэнх үзэгчид тэгж ин зэ. Яг ингээд зэрэглэлээр бид чинь ингээд театруудаараа яваад бүгдээрээ очиж өдөрлөг хийгээл ингээд үзэгчид гарахыг хүлээгээл зогсож байгаа шүү дээ. Тэнгүүт л яг ихэнх үзэгчид ми хинэ гэж аялцсан л гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гоё дуу нөгөө нэг заяа гэдэг дуу шүү дээ. Монголын ард түмний хамгийн гоё гайхалтай караоке болгонд очиод дуулдаг те. Эсвэл бол ингээл уран бүтээлийн цэцэг хамтлагийн Батуулд ахын заяа гэдэг дууг бид нараас ингээд албан ёсны Батуулд ахаас зөвшөөрлийг уянгахаас зөвшөөрлийг аваад ингээд мими гэдэг одоо манай тагтаа маань хэрэг канон дээр те их нэртэй тэгээд тэр дуу бас ингээд хурж ийна гэдэг чинь амар гоё байгаа байхгүй те. Тэгээд гарч ирж байгаа хүн болгоо мими гэсэн л гарч ирээ. Тэр бас гоё санагдаад байгаа шүү те. Гоё. Надад одоо ингээд кинонууд бүр улам илүү боловсронгуй болоод одоо төрөл жанрын хувьд ч гэсэн илүү гоё нарийн болж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Энэ бол манай яг урлагийн салбар бус салбарыг бодвол илүү хөрсөлтөөнтэй байгаа даа. Тэгээ энээсээ ч гадна ингээ хөгжиж байгаа шиг байна. Уран бүтээлчид ч гэсэн яг юмаа чанартай хийх гэж маш их зорж байгаа шүү дээ. Энэ бид нар л ингээд нэг 2 цаг гэртээ үзэл энийг ч хөрөөл гарч ирж байгаа болохоос энэний чи ард одоо зөндөө олон хүний арга ир хөдөлмөр тэр болгонд одоо зарцуулж байгаа хугацаа тэгэл зөндөө юм байгаа шүү дээ. Энийг бас ингээд бас уран бүтээлчид илүү хэлж байгаасай, дуурж байгаасай, ялангуяа одоо кино хуулбарлах ч гэдэм юм одоо асуудлууд бас байна шүү дээ. Яг энийг нэг бүрэн ойлгоогүй хүмүүс л киног одоо улгаагаар одоо зараад байна уу гэж би бол зүгээр хараад байгаа юм. Тэрэн дээрс жоохон гомд. Харин тийм одоо нөгөө нэг ингээ юм хөгжихийн хэрээр одоо нөгөө муу зүйлүүд нь бас их дагж идэг штэ. Гой кино урлаг хөгжөөл янз янзын гой кино гараад янз янзын хүмүүс одоо инедмэж үзэж гин, драмаж үзэж гин, тэ экшнаж үзэж гин. Энэ чинээгээр кино урлаг хөгжөө төрсөлтөөндөө байхын хэмжээг нөгөө хар юмнууд нь дагдаг штэ. Тэгэл чаваас өчнөө мөнгө төгрөгөөр ингээл кино хийдэг IPTV дүнгүүд нөгөө Telegram гэдэг юм үнэхээр дийлдэхгүй штэ одоо. Тэ зүгээр л нэг өнөөдөр тавилаа маргааш нь шууд хулгайн кино сайт. Тэгэл эсвэл бол Telegram дээр тэрийг бол одоо үнэхээр бас чанга байна. Тэгээ маш их олон зардлаар хийсэн улсууд чинь тэгэл киног алдчихлаар чи ямар ойлгохтой байх вэ? Гэтэ энэ нэг цаг хугацааны асуудал болов уу гэж бодож байна. Одоо ингээ хүмүүс ухамсартай болоод ирэнгүүт одоо ерөөхдөө бас нэг ингэдэг болсон шүү дээ. Telegram л амар яваад байгаа болохоос ерөөхдөө бас нэг юм хүмүүсийн хандлага за нэг чанартайгаар нь дуу дүрсний үетэйгээр нь IPTV-д орохлоор гоё үзье, мөнгөөдлөөд үзье. Энд чинь бас хүний ухамсартай байгаа шүү дээ. Тэ? Гэхдээ нөгөө хулгайн кино үзэж байгаа хүмүүс маш их цөөрж байгаа. Ер нь бол цөөрж байгаа. Кино театрт угаасаа кино үзэх нэг гоё байгаад идэв. Манай хоёр талаасаа нэг юм. Тий, тэр чинь ерөөсөө нөгөө фул мэдрэмж шүү дээ. Тийм. Кино зориултын газар нь киног одоо юу гэдэг кино театрт нь гэдэг шиг. Одоо тэр хулгайн киноны тал дээр гэх юм бол надад нэг тийм бодлоо гэдэг байхгүй. Ингээл уран бүтээлчд ингээл хөлс хүчээ шахах хөрөнгө мөнгөө зарна тий. Асар олон зүйл ингээд золиос тавьж байгаа нэг кино хийн тэр нь одоо IP-д орсны маргааш нь шууд Telegram-д орно гэдэг чинь өөрөө амар том асуудал байхгүй. Амар бүр нэг юм хүн нэг юм
бас муухай штэ тий. Гэж бас адилхан хүн амьдрах гэж яаж энэ адилхан илүүдэ гарсан юмараа биш. Чинь бас л нэг кино хийгээд хэдэн төрхтэй бол яар гэрээ залгуу амьдралаа залгуулъя гэсэн бодолтойд явж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгтэл ерөөсөө хүний имийг аваачаад зүгээр шууд пат гэж тавьчихдаг. Тэр нэг хэдхэн хүмүүс байгаа байх гэж би өнтөө боддог байхгүй. Телеграмыг одоо энэ наашин цааш нь ажилуулдаг тэр нэг хэдхэн хүн байгаа. Тэр хүмүүс нь бас одоо цаг хугацааны юугаар ингээд дээшээ гараад ирэх хөө. Болоосаа тий. Тэгээд гарчаа болоосаа үзчихвэл муухай шүү. Одоо үүлийн өргөж байдаг шүү. Одон киногаар та айгүй болохгүй шүү тий. Гурлаас кино л уран бүтээлийн тухай нэлээд ярьж байгаа шүү. Би бас яг хувь хүмүүс нь өөрсдийн гэсэн одоо тэр мэдрэмжээ хуваалцаасаа гэж бодож байгаа байхгүй юу? Подкастаараа дамжуулаад. Ер нь зүрх сэтгэлийн боловсрол гэж одоо л хүмүүс айгүй их яригдж эхэлж байгаа шиг байна. Одоо хүний нөө мэдрэмж торгон тий одоо нөө бусдыг хайрлах нэмжин сэтгэлж юм. Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Зүрх сэтгэлийн боловсрол яг бидэрт хэр чухал байна? Өөрсдөд ч санагдаж байна. Амар чухал юм шиг санагдаж байна. Одоо яг энэ цаг үед бол тий зүрх сэтгэлийн боловсрол чухал байна. Одоо тэр мэдрэмжийн одоо мэдрэмж гэдэг чинь ер нь мэдлэгтэйгээс мэдрэмжтэй нэр гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Мэдрэмж гэдэг зүйл одоо хүнд маш их хэрэгтэй болов гэж бодож байна. Харилцаан дээр, хандлага дээр одоо юу гэдэг. За тэгээд тэр гэр бүлийн боловсрол гэдэг зүйл бас амар өндөр одоо байр суурь эзлэх болов гэж одоо хувьдаа бодож байгаа. Одоо зүгээр л ингээд наад зах нь хардаг байхгүй ингээд эртээр үесээ монголчууд ярьдаг штэ гэр бүлийн боловсрол гэдэг бол ямар ч одоо сургууль соёл сураад ямар ч одоо том одоо Харвард дэлхийн хэмжээний сургууль сураад тэрийг олж тэ нөгөө Berkeley ямар сургууль сураад тэрийг бол хизээч олж авч чадахгүй. Тэгэхээр гэр бүлийн боловсрол гэдэг бол хамгийн чухал. Магадгүй зүгээр би олон талаас нь ярьж байгаа шүү. Баг байхад ээж аав салж нийлсэн бол магадгүй тэр хүүхэд нөгөө хүүхдүүд нь амьдрал дээр гараад салж нийлэх магадлал асар их байдаг байхгүй. Би ингээл амьдралын турш одоо би чинь 40 нэлээд төгсөн хүн ингээл хардаг байхгүй. Тэнгүүд би өөрөө яадаг тэр үр хүүхдүүдтэй гэр бүлийн боловсрол гэдэг зүйлийг хэлэх биш. Мэдрүүлэх хэрэгтэй байна. Тэ? Тэгээд одоо нөгөө тийм үг гэдэг шүү дээ. Одоо эцэггүй хүний толгой том, ихгүй хүний юу том гэдэг шиг тэр их үнэн үг шүү. Тэр их үнэн үг. Яг тэгэхээр одоо тэр одоо хүүхдийн буруу биш л дээ. Гэхдээ зүгээр гэр бүл гэдэг зүйл үнэхээр л тэр хүнийг эмэгтэй хүнийг хайрлаа гэд аваа суудсан бол насан туршдаа л хайрлах хэрэгтэй. Тэ юугийн ч хүлээн зөвшөөрнө гэд анх суухтаа би чиний юуг ч хүлээн зөвшөөрнө ингээд хоёлаа аз жаргалтаар амьдрья л гэсэн штэ. Яг тэр амлалтандаа л эренч тэр эмэнч тэр. Яагаад би энэ заавал амар том хариуцлага үүрж байгаа учраас энэ яагаад гэвэл үр хүүхдүүд нөлөөлөх учраас ямар нэгэн имийг ингэж уучлах хэрэгтэй. Ямар нэгэн имийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ чиний өссөн орчин тийм байгаагүй ч гэсэн байлгахын тулд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг хөөе. Үр хүүхдүүдэд бодохын тулд. Тэгэл ерөөхдөө л ийм л юм байлаа шүү дээ. Хүний амьдрал гэдэг чинь ер нь би хүүхд гаргаа одоо хүүхдтэй болоогүй байхдаа сайхан залуу ганц амьдрах юмдаа сайхан гээ тэ наргиц ингээл юу хийснэ хийгээд явна гэж боддог байсан байхгүй. Хүүхд гараад ирсэн чинь хүний амьдралын хамгийн мөн чанар хүн юуны төлөө амьдрд юм бэ гэсэн хүүхдлээ үр хүүхдийн төлөө л амьдрд юм байлээ. Одоо ингээл сургууль соёл нь яах вэ? Боловсрол нь яах вэ? Өмсөх хувцас нь яах вэ? Памперс нь яах вэ гэд. Ер нь тэгэл хүн хүүхдлээ үр хүүхдүүдийн төлөө явсаар гал өгдөг байгаа байхгүй. Тэгэхээр үр хүүхдүүд гэдэг хамгийн чухал, гэр бүл гэдэг хамгийн чухал. Аль болох одоо энэ Монгол улсаас сүүлийн гэр бүл ингээд салалт амар ихсээд байгаа шүү дээ. Энэ дээр бас миний эмзэглэж явдаг юм тийм байхгүй. Залуучуудыгаа одоо ингээд үеийнхэн залуучуудыг аль болох нэгэнт л эмэгтэй хүнийг хайрлаж авч сууна гээл ээж авсан зөвшөөрлийг аваа суудсан бол тэгэл ямар нэгэн имийг гаргаж явах хэрэгтэй байхгүй. Тэ эмэгтэй хүний заа хүлээцтэй байж хүлээн зөвшөөрж ингэж байжээж гэр бүл бат оршин тэгэхгүй тэгэл те залуу би эр хүн гэсэндээ би одоо гэр цэвэрлэхгүй чи цэвэрлэх ёстой гэдэг ч юм наад зах нь те иймэрхүү жижиг сажиг ийм асуудлаас би ажил хийж л явах ёстой мөнгө олох ёстой чи л ар гэр авч явах ёстой биш үхгүй юу одоо чи нийгэм чи шал ондоо болчих эрэгтэй эмэгтэй хоёр яг их хэрэгтэй штэ магад те хоёулаа ажиллаа хийгээл хоёулаа гэр орноо цэвэрлээ хоёулаа хүүхдээ хөргөж өгөөл хоёулаа л ингэж те байж яах ёстой байхгүй тэгэхгүй бас нэг дээр үеийн хуучны юм шиг те би ажил эрэгтэй нь ажил хийгээд мөнгө олох ёстой эмэгтэй зүгээр гэр орноо үр хүүхдээ сургууль соёлд нь хөрвүүлж ирэх ёстой гэд би бол тийм бодол байдгүй зүгээр яг л хоёулаа сайхан ирдэг ш ажилтаа үед ажиллаа гээл ажилгүй үедээ хүүхдээ зөөгөөл сайхан тэр нэг ийм ойлголт байгаа юм шиг надад санагдаад байдیں۔ Дээр үед ч одоо өмнө үед бол
нөгөө мал чахууд дээр бол яг нөгөө эрэгтэй хүн бол гэрийн гаднах одоо ажлыг хариуцдаг тий. Нөгөө мал ахуйгаа хариулна тий. Ханг өрөөнд мордно. Тэгээ хотоо ингээд манч хэдэм одоо ямар нэг байдлаар эрэгтэй хүнийг гүйцэтгэх үүрэг нь гэрийн гадаа байсан байгаа. Эмэгтэй хүн болохоор гэрийн дотор одоо бүх одоо амьдралыг одоо хариуцж явж исэн байгаа. Одоо болохоор бид нар ч нөгөө нэг ихэнхдээ одоо бидний одоо гэр бүлийн амьдрал маань дотор өрнөд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг завтаа аяга угаагаа тоолоо ич тийм ээ. Энэ дээр бол манай эрчүүд бас илүү хүлээцтэй байгаасаа магадгүй энэ нэг ойлголтын одоо энэ өөрчлөлт. Гэхдээ ер нь бол одоо ерөнхийдөө бүгд ерөнхийдөө нэг юм ойлголтыг авцсан байгаа шүү дээ. Ер нь бол те мань гурыг ярьж байгаа. Бид гурав гэхдээ ярьж байгаа ч гэсэн гэж ярьж байгаа ч гэсэн ер нь бидний үеийн залуучууд бол ер нь гэртээ тэгэл ингээл за миний хайр ингэж хайрна ингээд тгий. Ер нь бол би одоо миний амьдралд баримталдаг юм тийм байхгүй. Ер нь ингээл нэг юм зөөлөн байгаад ч юм уу те зөөлөн хатууга иддэг гэдэг шиг те бүх юм гоё одоо хүлээцтэй бай, уучлалтай бай, одоо юу гэдгийг бүх юм дээр тэнгэр шиг бай те. Тэнгүүд одоо цагаан нь хараасаа тэнэг их байхгүй юу? Тийм учраас ер нь бүх зүйлд айгүй гоё байгаасай. Одоо бидний үеийн залуучууд, бидний доошоо залуучууд, бидний ах эгч нар ч гэсэн айгүй ер нь бол одоо 50 гарцсан хүмүүс ч гэсэн амар гоё болсон бэл. Өө ахын ингэсэн. Өөстөө минь дуучлаар ингэдэг гадуур дотор явжсэн ч гэсэн бүх юм ингээд өөрчлөгдөөд айгүй гоё болцсон байлээ гэж би боддоо шүү дээ одоо. Дараал дээр хүртэл одоо яг яна чи урд байна уу? За би хан чин зогсож юм уу тий. Тийм манайхан ч амар гоё болоод байгаа шүү дээ. Ер нь автозам дээр л жоох амар юм. Тэ автозам дээр л яалчгүй одоо. Би одоо угаасаа стресстэй байгаа юм чинь тэн дээр. Би амар тайв хүн бохгүй юу? Манайхан миний ойр дотны хүмүүс мэднэ. Ер нь баг миний ууралж байгааг ер нь ховорхон харсан зэ. Би машин барьж байгаа явцдаа би амар муухай үйлдэл, амар муухай хаяа үг, амар муухай өөр хүн болчоод байна нэрээ. Надтай ингээд автозам дээр муухай харалцаад буруу зүрүү тэ муухай хэлсэн хүмүүс зөндөө үйдэг байгаа. Би яг тэрэн дээрээ л жоохон анхаарч мар санагдаад машин барих дээрээ л урдуур нь ингээд яачмар чимшигтэй ингээд гэж өрөөл нэг юм яг бусад газрууд би ягаа ч юм амар гоё да. Машин барихтаа л амар стрессдэг юм байна нэрээ. Магадгүй машин дээр барихтаа бас шал өөр хүн болцдог шүү. Энэ зөвхөн тань дээр ч биш. Ер нь ингээ хараад ахаар бас юм айдуу зөөлөө хүмүүс яг жолооны ард суухаар амар тогшин болол амар стресстэй амар гомдтойгоо болол өөрийгөө харлаар тэгтээ яг тэгж. Яа зөв зүгээр ингээл оруулчих юм дээр хүмүүс чинь шахаалаа бас л. Тэр зүгээр тэгэл адилхан тэнд очоод ямар сан дээр ингээл нөгөө дугаараа хязгаарлалтаар сая явлаа шүү дээ ингээл тэ. Тэгс сондгоогоор явсан шүү дээ. Тэгэл нөгөө нарны гүүрэн дээр ингээл ялгаад цагтаа нар ялгсан шүү дээ. Тэгсэн чинь нэг таксины ахгүй. Яасан тэр нарны гүүрэн дээр нөгөө юу нь вэ нөө боронк нь вэ нөө живжсэн. Цоргоор ингээд цоргоор ороод шүү дээ. Хаана боронк тавьсан байна гэдэг шүү дээ. Би тэрийг сонсч нэр боронк юм да. Би стаироос нэг юм асууя. Ер нь одоо бид нар ингээл тэгдэж штэ. Хоорондоо харилцахтаа хүртэл ингээ гоё ингээ харилцах. Гоё өгдөг штэ. Ер нь тэр харилцаанаас яг хүн хэрэг урам зориг гоё зүйлийг мэдэрдэг юм бэ. Энэ талаар бас өөр өөрсдийнхаараа гоё хариулаад өгвөл. Энэ ингээ өдөр тутмын харилцааж тэр танихгүй хүн хоёр хоорондоо уулзахад ч тэр тий. Зарим хүмүүс чинь шууд ингээл гэж хэлдэг штэ. Тэр нэг гоё мэдрэмжийг ер нь хэрэг харж мартагдчихгүй тийм авчсан дурсамж байна уу? Эсвэл тэрнийг өдөр болгон яаж одоо мэдэрч байна өдөр тутамдаа. Ер нь бол харилцаа гэдэг бол хамгийн чухал. Хамгийн чухал. Хүнийг тэр өдөржингөө гоё энергитэй байх уу? Тэр өдөржингөө гоё бухимдалтай байх уу? Тэр өдөржингөө тэ ямар байхыг ер нь өглөө босоод ихний хүнээс шийдэгдэн штэ. Тэгэл өглөө босоод хүн ингэдэг штэ. Ингээд нэг дуу сонсчлаа тэр дуу ингээ өдөржингөө гоё ингээд аялагддаг гэдэг шиг өнөөдөр өглөө босоод мэдээж их нартайгаа босоод за хараа өнөөдөр ингээ хүүхдээ өргөж өгч хүрээд ирээ чи гоё кофего чанаа хийж байгаараа хоёлоо кофего уучаад жимдээ явъя гэд. Тэгэл эхнэр нөхөр хоёр бол ингээд гэр бүлийн хүмүүс бол ингээ байнга харьцдаг учраас нэг таахгүй. Тэгэл гэрээс гараад машинаа барьж явал эхний хүн фат гэл та гэхэд л ингээд ямар гоё юм бэ. Тэгэл нөө жим рүүгээ ороод жими угаасаа ингээд манай жим ч амар гоё шүү дээ. Оронгууд сайн байна уу өглөөний минь төргий гээл ороод ер нь гоё. Тэгэл өглөө босоод бүглэрэлд ороод тэ нэг хүн муухай хараад наа гээл тэгэл араас нь юу би эхэлж гээл ингээл ирэхлээрэл тэгэл ер нь амар эвгүй шүү дээ.
маш гоё харилцаатай газар ороод ч юм уу маш гоё хүнтэй ярьцны араас нэг сэтгэл амар гоё болчдөг угаасаа. Өнөөдөр гоё нэг ирч хүчтэй юм шиг те. Амар гоё болоод ирдэг шүү. Ер нь харилцаа хамгийн чухал шүү дээ. Тийм учраас би ч гэсэн өөрөө аливаа нэгэн хүнтэй одоо тэр хүн ч гэсэн ингээ өглөө босоод нэг хүнтэй харьцлаа гэхэд би ч гэсэн тэр хүнд амар гоё энерги өгөх юмсан гэж дотроо боддог. Гэхдээ байнгын бас нэг тэр маань яахгүй жиж биелэхгүй жиж магадгүй аль болох хүмүүстэй гоё өө сайн байна уу? Өө заа гэл илдэг байхыг хичээдэг. Харилцаа ч хамгийн чухал шүү. Танихгүй хүнээс ч гэсэн авч болох гоё юм байгаа байхгүй. Тийм. Ер нь бол тэгээд энэ харилцаа гэдэг зүйл чинь бас л нөгөө ер нь ингээл хүн хэлүүлэлтгүй бас хүн болгоно дотор байдаг юм шүү дээ, тий. Жишээлбэл одоо гой сайхан зөрүүлэл мэдээж гой сайхан л харцсан шүү дээ, тий. Над дээр тохиолдсон нэг зүйл байдаг аахгүй. Тэр нь ямар юу вэ гэхээр өмнө Говь аймагт би нэг өвдөөч баяр цэглэл бүтээлийн баяр цэглэлийн тоглолтын дээр би оролцоод ингээд аялын тоглолтоор явсан байхгүй. Тэгэл ингээл за хот руу хөдлөх гээл өмнө Говийн тоглолт дуусчихлаа. Хот руу хөдлөх гээл өглөө нь буудлаасаа гараад машин тэргэндээ юм мачаал үйдсэн чинь нэг 11 мигэн настай л юм уу да, нэг 10 настай л нэг хүүхэд эрэгтэй хүүхэд ингээд над руу хараа суудсан байхгүй. Тэгээд хүмүүс ингээд зураг мургаад харуулаад ингээд хүүхдүүд ахаа зургаад харуулъя гээл. Тэгээд би тэр хүүхдээ ингээд хараалсан, над руу ингээд хараалаа аяг хөргө инээгэлсэн байхгүй. Тэгэхээр ямар хөөрхөн хүүхдээ гэж бодоод байсан чинь хамаг юм ингээд ачаад машин дээр юм ач дуусаад манай жолооч ахнаар за яг хөдөлгөө гэсэн нөгөө гүүгэлрлээ шүү. Тагтааха таны ганц тэрвэрчээдэх хүүхэн. Йоо би зүгээр бүр баг ингээд аваад хацран дээр үнсмээр санагдтал тийм хэлж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр тэр хүүхдэд би бодохдоо ингээд хүүхдүүд ингээд уцаар зургаад харуулсан учраас тэр хүүхд уц байхгүйсэн нэгдүгээр. Тэгээд ингээд над руу хараал байсан. Тэгээд яг тэгээд гүүгэл ирэл тэрвэрчээдэх хүүхээр би амар гоо чанга тэрвэрэл одоо машин дотор нөгөө баха ус мус ундаа байжсан. Тэрнээс 2-3-ыг аваад маа зүнхэндээ ичих гээл зүнхэндээ хэлгээд тэгэл ингээл цаашаа над руу амар хөөрх инээгээл баярлаахаа гээл тэгэл би бүр амар гоё болсон нэг гоё ингээл нэг юм урлагийн хүн болсондоо ч юм уу жүжигчин болсондоо ч юм уу амар баярлаад бүр ингээл сэтгэл дүүрэл хот руу бүр амар аз жаргалтай явсан. Тэр хүүхдээ яг ингээ хараад бүр ингээд анаа л байсан юм шүү дээ. Тэр хүүхдээ ингээд хараадсан чинь ингээл над руу хараад ингээл юм бохоо. Тэгэхээр би одоо яах гэж байгаа юм бол яасан бол ахаа ингээд гарын үсгээ өгөөж гээд ирэх юм болов. Альсууд ингээд ингэсээр яваад явах юм болов гэдэг. Сүүлдээ машин хөдлөхгүй заамаа гэж яхад амар хурдан гүгээд ирсэн бохоо. Тэг явах гээд шүү. Тэг явах гээд шүү дээ. Тэгэл би хэрвээ хүүхдээ байх одоо байжгаад одоо нэг уран бүтээлчтэй жүжигчэндээ харах юм бол бас ер нь тех магадлал тэнэг өндөр юм бохгүй юу? Тэгээ ямар сандаа бас нэг 10 марав 11 2-тай байж захтай үйлдвэрчсэн дээр явж таарж агаад лавгаахын гарын үсгийг авч ирсэн байхгүй. Одоо энэ эрхэм элчин жүжигчин лавгсрахын гарын үсгийг аваад. Тэгээд яг тэр мэдрэмжинд буцаж очиж байгаа юм шиг тийм мэдрэмж надад яг тэр хүүхд өгсөн байхгүй. Тэгээд мэдгүй тэр хүүхд дараа нь нэг жүжигчин юм урлагийн хүн болохыг дотроо бодож байгаа ч юм уу те нэг юм болох байхаа би энд гэж бодож. Чи амар гоё тврээ дээрэс нь ингээд баярлаа миний дүү ч юм уу те энд амжилт хүсье ч юм уу гэдэг тэр хүнд нэг юм өгцөн биш үү? Тий. Гэдэг шиг одоо хүн болгонд одоо юу гэдэг нэг юм хүм өгөөсөө те хүн болгонд нэг юм хүү ер нь нэг харилцахтаа ер нь бид нар чинь харилцаа чинь ерөөсөө биеэр дамжаал буцаж очих юм шүү дээ те нэг манус ерөөсөө харилцааг дамжуулж байгаа юм шүү дээ те нэг хүнээс харилцаа ирлээ тэрийг нь дамжуулаад буцаагаал гоё гаргалаа тий эндээсээ хатуу харилцаа өрөх бол буцаад биерэг оруулаад жоохон зөөллөл буцаагаад инглээ энэ чинь хүний нэг тархины асуудал байгаа л шиг л байгаа юм л да мэдгүй одоо тэгээд бид нар чинь бас яг нэг нийгмийн нэг юм амтан л байгаа аахгүй гоё энергийг ингээд цацхад амар юм дүүрэн хордон цацардаг ч юм уу тий хэцүү хандлага харилцаа авчаар бас нэг жоохон гомдоод нэг дотроо хадгалаа л тэгэл тийм байгаа шүү дээ. Бас нэг зүйл байна зэ над дээр тохиолдсон. За манай хүүхд одоо ингээ манай баг маань ингээ өвдөөлзээ. Тэр бол аймар зэ. Баг маань өвдөөл ингээ би нэг Европоор кино гаргачаад хэрмэл жүжигчийн гаргаж авч байгаа л ирсэн чи баг маань өвдөнгүүтэй. Имлэг болдог байхгүй. Тэгээд бүр их нэлгсэн сэхим ихээр орол. Тэгэл бүрстэ би ч имлэг дотор зүгээр ойлал суугаад байгаа юм чи. Им чин ирээл гар усх зурмаар өстой. Ингэхгүй бол болдгоо матгүй. Ээж аваараа гар усх зурлаа. Тэгэл ихнэр тэнд уйлал би заа зурнаа гэл
нөгөө гомдолгүй үдгц гар үсгэл юм байна л да. Тэгэл зураал гэл. Тэгэл эхнэр уйлаад би уйлаад ингээ байжсэн чинь энэ нэлгсэн коридор дотор штэ. Тэгсэн чинь хүмүүс ирээл нөгөө жүжигчин тагтаа явж байна. Зураг даруулах миний хүн наашаар зураг даруулаад тахыг гэл. Тэгээ минь зураг даруулъя гээл. Зураг даруулъя гээл. Би энд уйлаад агчин заяа. Хүн зураг даруулъя гэдэг хэрэг би үгүй гэлтэй юм шиг. Гэл энийгэл зураг даруулаад нүдэнд ингээл час улаан болцсон байгаа шүү дээ. Тэгээ хүн чинь бас эн чинь өөрөө мэдрэмж өгöd байгаа байхгүй тийм ээ. Имлэг дотор явж гин тийм энэ хүн аз жаргалтай явж байгаад имлэг рүү орж ирээд хүмүүстэй зураг даруулаад байхгүй байх гэж бодоод за миний хөв дараа нь ингээд өөр одоо тараа зураг даруулж байна шүү дээ. Миний хөв ч юм уу жоохон хөвгттэй ч юм уу альсуу жоохон хөвгтүүд нь ч юм уу альсууд айгу том хүмүүс тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо би яагаад за тэгээд одоо яах вэ одоо тэгэл те би уйллаа гээд тэгтэл бас энэ чинь мэдрэмжийн асуудал байгаа даа. Бас хэцүү маань. Хэцүү те? Хэцүү маань. Тэгээ би одоо яах хэвтэй байсан гэхгүй. Үгүй. Тэгэл жоохон уйлцсан. Энд гэхдээ яг одоо яг жүжигчин мэргэжлийн бас нэг одоо өмнө хувьд байсан хүүхэд бол шагналаа штэ. Тий. Нөгөө талаараа хүн ингээ үнэхээр ингээ бүр гар үсэг зурчаад уйлаа. Айгу хэцүү байж ах. Тэгсэн чи бас амар зоригтой хүү. Тэгээ би одоо тэг хүнд тэгж одоо ингээд үгүй мөгөө те ингээд би ингээд дээр гэж хэлж чадахгүй байхгүй. Ийдэг хүү. Мэдгүй айгу ийдэгдүүл юм шиг байгаа юм. Тэгэнгүүт л окей гэл. Энд гэхдээ яг нөгөө танаа мэргэжлийн яг нөгөө тал байна тий. Тэгээд ерөөхдөө бид тавын одоо сүүлийн хийж байгаа уран бүтээлүүд маань хамгийн гол нөгөө нэг бүх насныхан зориулагдсан нөгөө нэг ямар нэгэн насны хязгаар байдгүй. Энэдмийн кино чинь бүх насныхан зориулагдсан учраас хүүхдүүдэд маш их хүрдэг. Энэ давс 1 2 одоо энэ 3 тэгээд хэрмэлж үжигч маань ерөөхдөө хүүхдүүдэд маш их хүрсэн байгаа байхгүй. Тэгээд хамгийн гоё нь бид чинь ингээд одоо орон нутгаар ингээд киногоо нээчээл орон нутгаар өөртөө ингээд яг жүжигчний өөртөө өгдөг байхгүй. За зарим кино бол ингээд нэг мэддэг таньдаг ингээд хүмүүстэй өгөө болдог бол бид нар чинь нөгөө яг өөртөө жүжигчний өөртөө очдог. Энэ давс тий энэ давс хоёроор бол бид тав чинь 5-21 аймаг тойрсон шүү те. Яг царгаа тий. Тэгж явахлаар цаг хугацаа маш их орох юм байлээ. Тэгж бодоод сая энэ давс 3 дээр бид өхөн ингээд 5 тишээ 5 одоо ингээд зүгөө ингээд ягаа явж байгаа байхгүй. Тэгэхэд бол очсон газар болгоны хүүхдүүд хамгийн гоёор хүлээж авна, хамгийн гоё зураг авахгүй болно те. Тэгээ юун дээр гоё гэдэг гэхэлэр ингээл сургуулаар ингээл орно штэ. Тэгэл ингээл ангууд тэр одоо жүжигч орж ирнэ мэдээгүй ангаар ингээл толгой сайн мань уу багшаа ингээд хүүхдүүд яг нэг хөөрхөн амар хөөрхөн. Тэгэл ингээл яг ингээ итгэхгүй ч байгаа юм те. Ингээд жүжигч ороод гинт ороод ирэнгүүт гэл амар хөөрхөн бүгд тэгээ тэр нь хамгийн гоё санагдал та. Анги болгоноор явмаар уран зураг ороод л та гоё хэдэж штэ те. Уусаа гэхдээ яг хүүхэд байхад яг тэр мэдрэмж бас амар гоё л доо. Хүүхдүүд ангид нь нөгөө кино жүжигч ороод ирнэ хэрэг чи тий. Хүүхдүүдийн нөгөө реакц ч амар юм үнэн байдаг. Ил байдаг байхгүй. Мангар үнэ. Тэгээ томчууд бол энэ нөгөө нэг хин явж байна. За сайн уу. Чи ийм намх юм уу? Бас зүгээр л ингээл өнгөрөөчтэй тий. Өө би чинь чамаа зургатаар гас нэх л өндөр юм байсан. Чи ийм намх юм уу? Гэл. Манайхан болгоо шүү. Тий бас айгүй бас ингээд хөө игээд хэлчмээр хүмүүс байдаг байхгүй тий. Чи наашаа зураг дараалаад байгаа. Яа чи уцаа гаргаад ир зураг дараалъя. Тий баг сэлэг даваад гисэн шүү дээ. Уцаар дарчдаг миний фэйсбүүк рүү явуулчих чаа. Яа. Хүүхдүүд их амар идэв гоё л да. Манай би нэг охиныхоо хоёр охиныхоо цэцэрлэг дээр өвлийн өгөн болдог байхгүй юу? Өвлийн өгөн болоод ингээд Монгол өвлийн өгдийн хувцас өмсөөл. Өвлийн өвөө гэж ангийнх нь нүстэ бөө юм болж байгаа хүүхдүүд. Тэгсэн чинь манай охин аавал вэ штий. Гэхдээ өвлийн өгөнд хамт амьдрахаар ч одоо тэгээд үгүй наа чи өвлөө өгсөн шүү. Наа чи манай аав гэж байгаа. Жүжигчин болоод анх ингээд хүн ингээд зураг дараалъя гэхэд ер нь сэтгэл хэр хөдөлж ивөө. Гоё штэ анх ингээд нэг ч гэсэн хүн таньдаг болж байгаа юм байна. Авахгүй яах вэ гээл те. Маш гоё байсан. Тэгээд ерөөхдөө бас X2 production-д би чинь 2009 онд ороод тэгэл ерөөхдөө ингээд бас нэг ингээл юм чинь багаас эхлэн штэ. Эхлээл тайз тэгэл мас бүжиг тэгэл бүжигийн уртлын игнэ тэгэл одоо жүжигийн маасанд гараад араас нь ганц нэг текст хэлдэг болол ингээд шат дараалал та байхгүй юу. Цаанаас наашлаа тий. Цаанаас наашлаа. Тэгэнгүүтээ бас ингээд бидэд хамгийн гоё юм заяа. Нөгөө залууж штэ хамгийн гоё юм.
ингээл жүжигчтэй ингээл тоглолт дууссан шүү дээ. Тэнгүүд хамгийн дөрөв хувцас солиод нөгөө зэрэгдэл дундор алхах. Нөгөө ах нар эгч нар бол ингээл хувцас солиод за зэрэгдэл гарахыг хүлээгээл те нэг ингээл 50 явдаг байхгүй. Бид залуу жүжигчтэй гал хувцас солиод нөгөө зэрэгдэл ингээ гарч явах тараагүй явснаа дундор мондор ингэж явж ганц нэг харагчих гал те. Тэнгүүд ганц нэг хөө нөгөө жижиг яхан зураг авахгүй за авахгүй тэр хамгийн гоё шүү дээ. Тэгэл бүр албаар тэгж гал хувцас солиод зэрэгтлийн дундуур гарч бараад тэр чинь хамгийн гоё явахгүй. Тэр мэдрэмж нөө дутаад нэгэгдээд шүү дээ. Тэгэл ах нар гис нар чинь тэгэл 50 гарч явахад бид чинь тэгэл төрүүлж гараал. Тэр бас гоё. Тэгэл зураг мураг авахгүй бол баярлалаа л тавьчих шүү дээ угаасаа. Нөгөө нэг юу гэдэг вүлээ. Бүс намайг таньж шүү. Тэгээд нэгэндээ орж ирээд өнгөр өчтөр намайг зэрэглэр явах таньж шүү. Чамаг яаж ийн гэдэг. Тэгээд нэгэндээ маазраалаа. Би нэг хүүхэд байхдаа ээжтэй хамт гэрийнхээ хүмүүсийг цуглуулчаад тархны зах дээр явчихсан. Тэгэхэд яг одоо энэ мэдрэмжийг авчихсан байхгүй наа. Гайсынхаа ингээд бөөндөө ингээд зогсцсон. Тэгээ бүгдээр юм цав цагаа хувцастай. Тэгэл нэг лавгаах мах чи юм хар шил юм бор юм кобра өмссөн. Тэгэл төгсөөх мах чи ингээд зогсож байгаа. Би бүр хараад фоо гэл тэр үед чи тэгээд нөгөө нэг надаа гар утсч байсангөө тэгэл хөөрхөө өнгөрсөн гэлээ. Тийм бүр ингээд ингээд ямар гоё юм бэ гэл тэгэл сайн амьдрал нь чам бас л бүүм штэ тийм бүүм амар. Тэгээ би яг дууг нь сонсоод тэр чинь уул нь оюутны тухай дуу байгаа байхгүй юу. Би чи 10 жилийн хүүхд тэрнээ нэг оюутан чимшгээр өөрийгөө мэдрэл сүлжийн цас гэхэд даваа зална штэ. Би ширнээ нэг төгсгөөд байгаа чимшиг мэдрэл. Тэр чинь угаасаа яг одоо чинь яг тэр дуу ингээл хавар яваад эхлэнгүүт яалчгүй нэг хонхны баяр санаанд ороод тэр тэгжсэн да ингэжсэн да хонхны баяр сойсын төгсөлтийн хонхны баяр чи ийм болжсэн да гэж бодогдод яагаад ч юм бүр тагтаг би анхны юун дээр 10 жилийнхаа сургууль дээр харж байсан юм аа. Чи нөгөө юун тоглосон байсан байхгүй юу? Хэцүү ангид тоглосон байсан шүү дээ. Тэг хэцүү ангиас ч юм бол ингээд жүжигчин хүн байна гэд залуу байна гэд мэдсэн байгаа шүү дээ. Тэгээд манай сургууль дээр нэг бодлын улгаач киноны багийнхан байрлаж исэн баха. Тийм шүү дээ. Тийм. Дархан тийм үү? Дарханы оюуны ирээд үлээ. Тийм тэр чинь манай сургууль байсан. Тэгэл би хараад хөөх ингээд кино жүжигчин залуу ингээд өөр ажил хийгээл явах шиг байна. Яг кинонда тоглохгүй байна даа гэж. Яг нөгөө хэцүү ангийн дараа авахгүй тэр чинь. Тийм ба. Хэцүү ангийн дараа Аршанти 18 гэдэг кинонд яваад залгуулаад бодлын улгаачийн нөгөө гэрэлтүүлгийн туслах гэдэг үсэн бохгүй. Тэгэл дарханд байрлал. Тэр үед л таарсан юм байна л дээ. Яг би ч нөгөө нэг 10 жилийн хүүхдэл гүйж байгаа байхгүй юу? Тийм тийм. Тэгэхээр ер нь киноны яг ард ажиллахаас ажиллах дурсамж бол зөндөө байдаг. Хин талаар гоё бас ярилцээд өгөө. Мэдээж жүжигчин болгон шууд урагшаа бас гарч ирэхгүй байгаа шүү дээ. Гарч ирэхийн тулд ямархуу хөдөлмөрүүд хийж гэн. Дээрээс нь одоо би бол тэгж боддог байхгүй. Хүн хөдөлмөр хийж байгаа бол одоо нэг тэгээд нэг ийм ойлголт байгаа шүү. Энийний талаараас гурлаа ярилцъя. Одоо юм хийсэн л бол мөнгө аав гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Эсвэл үнэхээр ингээд чадвар судлаа баг мөнгө аваад ч болтгоо ингээд суралцаа явах нь зөв юм уу? Одоо нэг ийм ойлголт байгаа шүү дээ. Яг ингээд ямар ч чадваргүй хүнийг бас бэлтгэх тэр чинь бас тодорхой хэмжээнд нөө бэлтэж байгаа хүнээсээ зардал гарч байна. Цаг хугацаа зарцуулж байна ингээд зөндөө юм байна. Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Мэдээж одоо тодорхой хэмжээ тайзны ард болон кино зураг авалтын багийн ард ажилласан хүмүүс биш үү? Одоо юу гэдэг мэдгүй. Яг хөө зөвөр нөгөө залууд өнөрт тий энэ салбар руу орох гэж байгаа. Яг одоо бидний хувьд гэх юм бол одоо бүх юмныг багаас нь эхэлсэн бохгүй. Одоо юу гэдэг нь за кино ямар байдгийг одоо хэцүү ангид одоо киноны про бөгөөд нэг 10 жилийн хүүхд тэнцээ тэрэнд одоо маасанд ороод явж байхдаа би чинь одоо үндсэн телевизийн гэрэлтүүлгийн багт орцсон явж байгаа шүү дээ бас. Хүүхдүүд маань ингээд за нэг 3-4 хоногийн чөлөө аваад ингээд амралт болонгууд ингээд гэр мэрлэггүй явангууд тагта төмрөө манай хоёр ерөөсөө юу аахгүй гэртээ арахгүй гэрэлтүүлгийн багийн туслах хийсэн гэрлийн хөл бүлээн зөөцсөн гэрлийн ингэж тавих хэрэгтэй байд юм байна контр нь ингэдэм байна энэ төр гэл баг л тиймэрхүү юм бодцсон явж байгаа байхгүй тэгэл ингээд зураг авалтын юунд нь туслаад явж байгаа шүү дээ тэгэнгүүтээ суйст орлоо суйст ороод явж байгаа гутаа одоо кинонууд ингээд мэдээж киноны гэрлэр их явсан ганц нэг кино одоо фантастик продакшны аз жаргалын шокийн гэрлийг тавьж ийлаа. Тэгээ намайг гэрлийн тавьж ирэхэд хүмүүс итгэдэггүй шүү дээ. 3-4 киноны ерөнхий гэрэлтүүлж хийсэн байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо юу гэдгийг одоо энэ залуу дүүнэртэй хандж ирэхэд
Юмыг айгүй ингээд бүр багаас нэг би ингээд гэрэл тавьж байхдаа ингээд хүмүүсийн тоглолтыг хардаг гэсэн мөх. Ингэх хэвээр юм байна. Бодлын хулаач гэрлийг тавьж байхдаа амраахыг тэр нүүрсэн дунд хөвтөл ингээд ингэж яах ах бол ингэт юм байна. Ингэ жүжигчин юм байх хэвээр юм байна те. Тэр зүгээр ингээд нэг юм би нэг 200 сая төгрөгийн цалин аваад 2 сар ажиллах нь надад тэр амар их юм практик одоо болсон бохгүй юу? Ингэх хэвээр байна. Текстийг ингэж хэлэх юм байна. 3-4 хуудсыг ингэж хийжлэх юм байна. Ингэж суулгах юм байна гэдэг. Энд чинь юу гэдэг нь миний л бодол одоо намайг одоо энэ жүжигчин болоход асар их одоо юу гэдэг нь одоо түлхүүр дэм болсон гэх юм уу? Тэр орчинд байх нь амар шуналтай санагдаад гой санагдаад тэр хүний одоо жүжигчдийнхээ машин барих ч юм уу те жүжигчдийнхээ одоо тэр киноны кабелийг хураагаад явж байгаа зургийн талбай дээр ингээд тэр байх цаг хугацааг тэнд өнгөрүүлэх энэ л одоо надад айгүй өндөр цалин байсан гэж би боддоо шүү дээ. Тэр орчинд нь байх. Тий, түүнээс би одоо тухайн үед нэг кинонд ажиллаад мөнгө төгрөг олоод машин тэрэг аваа сүйдмүүд болоогүй ч гэсэн зүгээр яг тэр мэр яг хөө надад нэг шаардлагагүй байсан. Цалин нийтвэ тухайн үед нэг окей 400 мянга за 300 мянга за гээл. Тийм тэдий болгох чил да молгож чил дэж гэдгүйсэн. Тэгээ яг тухайн үед тэгжсэнээс нь одоо юу гэдэг одоо энэ одоо амьдралын шагналал байсан юм болов те одоо ингээд цаашдаа шагналал нь дахиад ирэхий болов л гэж боддоо шүү дээ. Ер нь бол тэгэл урлаг багаас л эхэлнэ шүү дээ. Юмаа ойлгоод яг нэг юм урт хугацаанд явъя гэвэл чи эхнээс нь сур. Зүгээр хэсгэн зур чи нэг ингээд од болоод хэсгэн зур нэг киноны гол дүр тоглоод явах бол амархан. Би яг дүүнертэй хэлэхэд ихэнх дүүнер маань ерөнхийдөө маш их одоо оюуны потенциалтай болцсон ч гэсэн ганц нэг юм дээр юу вэ гэхээр ингээд уулзаа байж хангууд гол дүр юм уу? Цалин хэдий гэж асуудаг юм маань эхэлж байгаад байгаа юм болов уу гэж боддог байхгүй. Бидний үед чинь ах нар эгч нар ирээд юмд ороодох гэхэд юусоо тийм цалин малин ярих гол дүр мөрөөнөө хамаагүй штэ. Хяхтууд чинь очие. За хэвээ ямар ч хэлсэн ингээл маасанд ч вэ нөө хамаагүй тэр дүрч вэ нөө хамаагүй тэгэл ах эгч нартай тусч явдаг байхгүй. Хоёрдугаар урлагт арын хаалга байдгүй гэж ярьдаг. Тэ? Миний хувьд бол бас нөгөө талтай шүү. Яагаад вэ би гэхээр ингээл одоо ингээл би ингээл суйсыг төгсөөл баг ингээл 10 жил 20 жил боллоо шүү дээ. Тэгэхэд юу вэ гэхээр одоо ингээ ах эгч нарыг хараад одоо өөрийгөө харахад ч гэсэн хамгийн ойр байгаа дүүнэрийгээ хамгийн ойр байгаа найз нөхдөд наашин татдаг байхгүй. Одоо ингээл те би нэг уран бүтээл хийлээ гэхэд за энэ дээр хэн байж болох вэ? Хүш хин такиг надад усчих. Таки бол наам наагаалаа. Эсвэл те тэр дүүг туслахаараа явуучих. Туслах найрлагчаар хин бидэртэй ойрхон байдаг тэрийг гэд. Яг нэг бас ийм тал байгаад байдаг. Тэгэхээр бид нар чи яагаад одоо ингээ бас нэг уран бүтээл хийгээ яваад байна гэхээр оюутан байхасаа л ахгүй л ах нар эгч нарынхаа юмд яваал ах нар эгч нартаа туслаа те мөнгөтэй мөнгөгүй гэхдээ ер нь ихэнхэнд цалинтай л да юу гээл тэгэл одоо ч юм болгон ингээд цалинтай болсон цалинтай цалингүй янз янзаар ингээд тусалж яваад ах эгч нартайгаа ойр байсны давуу тал одоо гарч байгаа хөөе. Тэгэл ах эгч нар нэг юм хийн те тэнгуү тэр туслахаар баясаага авчих хариуцлагатай те тагтаага авчих наа чи бүр асуудалгүй хийчихнэ гэл ингээд хүн ингээд халуун нэг уран бүтээлийг хамгийн ойр байгаас удаанашаа татдаг юм байна л да. Яг үнэхээр гол дүр яг таарсан дүр мөр дээрээ бол те за хэн байж болох уу гэж байгаа гэдэг боловчиг. Яг юм бол хоёр талтай. Тэгээд яг багаас нь юмыг хийгээд сурчих юм бол илүү хол явнаа. Илүү их цаг хугацаанд чи оршин тогтноно. Бүх юмыг мэдж байгаа шүү дээ. Одоо чинь би X студиуд ажилладаг байхад би одоо манай зоргоо те жишээ нь маркетингийн юм хийдэг байсан гэдэг шиг би одоо туслах найруулагч хийдэг байсан. Би солиодик дээр бүр жижиг хэрэглийн одоо нөгөө тэр чинь түүхэн кино солиодик түүхэн кино учраас жижиг хэрэглийн няруу хүртэл хийж явсан шүү дээ. Тэгэхээр ингээд юм болгоныг хийгээд явна гэдэг чинь оноо ахын маркетинг, одноо игчийн найруулга, аглуу ахын авиас, бархуу ахын одоо тэр уран чадвар те ямар их хариуцлага байдаг гэдгийг бүгдийг гоё ингээд эхнээс нь асуучаас шингээж авсан байгаа байхгүй. Би болоо X студиэсээ сурсан их юм байдаг. Яагаад сурсан их юм байдаг гэхээр тэр усуудыг дагаж амар их явсан учраас. Яг тэрнтэй адилхан залуучуудыг бас нэг юм юмны төрөнд бас нэг юм шууд гол дүр гэхээсээ илүү юмны төрөнд цалин мөнгө гэхээсээ илүү бас нэг явж үзээд ямар хэцүү байдгийг мэдрээд ингэдгийм байна, тэгдгийм байна гэдгний юмны наад захын мэдлэгтэй болчоод араас нь одоогоо өөрийгөө өмлээд окей би наадах чинь чадна асуудалгүй тэдэн төгөр гэдэг ч юм уу. Бас нэг ингэвэл бас илүү гоё хийнд ойр дөхөн болоо гэж бодсон. Тэгэл зарим ингээд сонсохны стон ганц нэг кинонд тоглосоныг харсан тийм хүмүүс дүүнер чинь л тэгэл
үн хэлээл сууж гин. Өө тэр хүүхдийн үнийг дийлэхгүй юм бэлээ. Боли гэл яг иймэрхүү юмнууд бас амар их сонсогдох юм биш үү? Тэр хамтарч ажиллах гэдэг те. Тэ уулна. Нөгөө хүн шууд нөгөө уран бүтээл биш нөгөө бизнес гэж хараад байхаар энэ бас нөгөө нэг уран бүтээлийн бас нөгөө нандин чанар бас жоохон алдагдаад байна. Эсвэл хамтарч ажиллахад бас арай өөр өнцөг болчиход байна гэж ойлгож байна. Тийм шүү дээ. Ер нь бол жоохон тий. Амьдралдаа авч исэн одоо яг өөрийнхөө гаргасан алдаанаас яг ингээд суралцж исэн зүйлс юу байна? Тэгэл ер нь хүн гэдэг амтан чинь тэгэл алдаа оноотой гэдэг шиг гэж алдах тусмаа тэрэн дээрээс одоо ухаарч за ингэж болохгүй юм байна шүү, тэгэж болохгүй юм байна шүү. За энэ хариуцлага над дээр ирсэн байгаа юм байна шүү. Энэ болохгүй шүү гэдэг зүйлийг нэрээ алхан дутандаа л одоо яаж явж байна яг одоо алдаа болгон өөрийн гэсэн одоо бид бүгдэд одоо сануулгыг сургамжлаа тий. Сургамжийг өгж штэ. Алдаа гаргахгүй хичээж амьдарч байна да. Гэхдээ яг хөө тэгээд хичээгээд алдаа гаргахгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд мэдээж л одоо бүх зүйл дээр ингээд чистний байхыг бодож байна. Хөдөө гадаа машин дэрэг барай явж байхдаа ч гэсэн за би ингэж болохгүй. Ер нь гэх юм бол замын нүх ингээд дайрах юм бол ингээд удаа явах хэрэгтэй ч юм уу те. Нэг ийм хүн юм дээр ингээд бүх юмаа цэгнэл яг хөө ингээд амьдрахыг хүсэж байна, бодож байна. Гэхдээ яг хөө тэгэл алдаанаасаа сайхан суралцаал нэг тийм амар том алдаа гаргачихгүй хүн шиг л амьдрахыг хичээж байна да. Одоо зүгээр нэг хэлэхэд л ийм л байна. Одоо ингээд бидрийг ингээд тагтаа би зоргоо жижигээс цогтой ингээд хүмүүс ингээд ганц нэг таньдаг болоод ирж штэ тий. Ингэх тусмаа хүн алдаа гарах эрх байхгүй болдго юм байна. Одоо бид нар чи нөгөө хинч танихгүй байхдаа хамаагүй те ингээл за нэгнүүгээр залуучууд юм энтэн дууж идэл те нэгнтэйгээ маргалдаж барих те нэг том дуугараа хорилж чарлах юм гарна штэ. Одоо ингээл өөрийгөө ингээл харангуул одоо өөрсдөө харангууд бас нэг те за нэг хүн амтан таньж байгаа штэ. Одоо жолоо барихтаа хүртэл муухай харчихгүй юмсан, муухай орилчихгүй юмсан, годомж явж байхдаа ингээд шүлсэн хайчихгүй юмсан, тамхины ишээ хайчихгүй юмсан, тэ зүгээр ингээд нөө хоол идээ сууж байхдаа хүртэл нэг юм муухай үлгэрдөө. Тэгээ дээрэс нь ялангуяа бидрийг одоо нийтмийн кино тоглодог хүүхдүүд амар их хардаг байхгүй. Хүүхдүүд үлгэр дурайл болж байгаа, хүүхдүүд харж байгаа. Тэгээ энэ болгонд ингээд сургууль соёлоор явж байхдаа бас нэг тэ хувцлан цэвэрхэн байх юмсан те ингээд нүрэ сайхан ингээд цэвэрхэн ийм байчих юмсан ярьж байгаа хэлж байгаа үйлдэл нь ярьж байгаа хэлж байгаа үг болгоно бас нэг тэр хүүхдүүд өөхийн ах чинь ирээд манай сургуулиар ороод гарсан үүдэн тамигттаад явж илээ гэхийн оронд өөхийн ах ороод манай сургуулиар ороод гарсан ямар гоё ярьдаг юм бэ ямар гоё ингээд гоё хувцалдаг юм бэ ямар гоё ингээд бид бүхэнд юмаа тайлбарлаад хэлээ гарчдаг юм бэ ингээд ийм болохоор одоо үйлдэл болгоныг маань ингээ хүүхд багчууд маань хараад үйлдэл болгоныг маань одоо ингээл гадаагараа л одоо яг үндэлэхэд одоо бид хэдийг нөгөө жүжигчин баясаа чинь тэгжээлээ жүжигчин тагтаад тэгжээлээ гэж ярихад бэлэн байгаа учраас аль болох л нэг юм алдаа гаргачихгүй юмсаа. Гэхдээ яг нэг амьдрал дээр үргэлж ингээл алдаа гаргачихгүй юмсаа гэж бодохгүй шүү дээ. Аль болох нэг өөрийгөө нэг жоохон ингээд юутай. Уул нь ингээд нөгөө дотор нь сайхан муухай шойлоо байгаад идэг тийм шүү дээ. Хариуцлагатай байхгүй бол бас болохгүй болчиход. Ер нь тий цаанаасаа тэгэл угаасаа хариуцлага гэдэг зүйл чинь автоматар байх хэвээр. Эрэгтэй хүн гэр бүлтэй болохоор яг тэн дээрээс илүү их хариуцлага тийм мэдрэмж өндөр болоод байна уу? Илүү ачаа өрөх чадвар нэмэгдээд байна уу? Та хоёр бол хоёулаа гэр бүлтэй хүмүүс. Дээрээс нь одоо хэлжээстэй та сая. Үнэхээр ингээд тэр охиныг хайрлаад ингээ аваа суuna гэчихэд нэг ч ихсэн одоо ингээд цанган твчээд ингээ хүлээцтэй байгаа сурчих юм шүү дээ гэж одоо ярилцж штэ. Ер нь яг гэр бүлтэй болсон тэр мэдрэмжээс хаашаа хүн яг өөрчлөгдөд байна те. Амар өөрчлөлт юм шүү дээ. Бара ямар. За мэдээж одоо юу гэдгийг гэр бүлтэй болж одоо ганц бие амьдрал үл яг үе ингээл те. Гадуур дотор хоол унд идээд ингээд өнөө маргашаа болгоод ингээл явцдаг юм байна лээ. Гэр бүлтэй болохоор одоо юу гэдгийг мэдээж энэ өрхийн тэргүүн боллоо тий хүний одоо хань боллоо хүүхдийн аа боллоо гэдэг чинь өөрөө амар том хариуцлага байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүдийг бас ингэчгэнсэн тэгчгэнсэн хүүхдүүдийнхээ хажууд ингээ байцхан цаг хугацааг өнгөрүүлчихгэнсэн хамтдаа гоё дурсамжийг бүтээчихгэнсэн хүүхдүүдээ мэдээж л нөгөө амтан болсон хойно чинь одоо ингээл хүүхдүүдээ хамгаална ямар нэгэн байдлаар эрсдлээс хамгаална тий тэр бүх зүйлийг ингээ бодож ингээл амьдрахаар мэдээж л ингээд энэ ч нөр хариуцлага л байгаа байхгүй тий. Хариуцлагатай байхгүй л бол болохгүй. Амьдрал угаасаа урагшлахгүй явахгүй.
Өртөөч тэр. Тэ өртөөч тэр үр хүүхдүүдэд харсан ч тэр одоо ингээд хүүхдүүд томрох тусмаа бас хариуцлага нөгөө хүүхэд томрогцсон асуудал томорно гэдэг шиг заяа. Бидний хариуцлага бүр л томроод байгаа юм. Одоо жишээ нь баг байхад одоо жишээ нь ингээд одоо ингээд явахтай зүгээр нэггүй л ярихад одоо ингээд баг байхад ингээд нэг жишээ нь банкад орой ингээд тэ ганц нэг 100 та гэрте ороо ундчдаг гэсэн бол одоо бол ингээд бас нэг тэ ингээд хүүхдүүд томорцсон учраас аав өнөртүүлсэн орж ирж байна уу? Аав яатсан байна шууд нүдэн дээр нь ил үйж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бүх үйлдэл бөгөөд эн чинь нөгөө би өөрөөрөө боддог байхгүй. Би манай аав ямар үйл гараад би ааваар ингэж жишээ авдаг гэсэн байхгүй. Манай аав бол ингэдэг тэгдэг баг байхад ийм би аав шиг л хүн болно гэж бодож явдаг байсан учраас миний хүүхдүүд ч гэсэн яг л тэгж бодож байгаа. Би аав шиг л хүн болно. Миний аав бол ийм тэ хизээч ингэдэггүй яадаг гэд боддог учраас яг нэг хүүхдүүдтэй бас нэг амар зөв үлгэр дуурайлтаа нэг аав хүн шиг нь байцгаамсан гэдэг юм одоо сүүлийн үед асар их боддог болсон шүү. Тэгэхгүй нэг баг вахт нь юм идэхгүй вахт нь бол тэгэл далчгнаа л те. Ингээл яддаг байсан. Одоо ер нь жоохон нэг намтай те бас нэг хэлж байгаа ярьж байгаа үйлдэл болгоно нь тэр хүүхдүүдэд сургамжуулж өр хүүхдүүдэд маань ингээд ирээдүй явах энэ юуг нь одоо бэлдэх учраас маш их хариуцлага ер нь одоо тэгэл нэг хүүхд одоо жишээл гэр бүлээсээ хүмүүс нэг юм авдаг штэ те. Ингээл зүгээр юм гэр бүлийн ээж аавын харилцааны дундаас хүүхдүүд ч юм ойлголоо. Ингэт юм байна гэл. Манус чи хүүхэд байхдаа ээж аавын хоорондоо ярьж байгаа ярианаас л одоо хүмүүжлийг авч байгаа шүү дээ. Тийм учраас бид нар одоо хүүхдүүдийг хүмүүжүүлж гин гэдгээ мэдэхгүйгээр биднийг харьцаад байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг нь би одоо жишээ миний хүүхдүүд ингээд намайг ээж аавыгаа хараад ингээд ийм хүмүүжлтэй болно доо. Гэр бүлийн боловсролыг эндээс олж ин да гэдгийг манус хооронд өөрсдөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас асар их хариуцлагатай байх ёстой байлээ. Асар их одоо юу гэдэг юм бодолтой те нэг ингээд юм бодохгүйгээр ч юм уу байхгүй аюу гоё юм аз жаргалтай л баймар л байх юм л да. Тэгээд одоо бид нар нэг өөр юм мэдлэгөө. Тэгээд би нэг зүйл хэлчих үү. Энэ чихэв зүгүүд яг юм микрофон дээр ярихаар айгуу тийм агуу нөгөө дан гэ төгөлдрөөр дараад яг тэр ай сонсогдоод байна үгүй юу. Миний ярьж байгаа нэг жоохон хэсэг рил утгах гэдэг усаа. Алдаа гэснээс надад нөгөө нэг үг бодогдоод би бусдад зөвлөд тэдний алдаанаас сурдаг гэдэг үг бодогдлоо бас аль сая. Одоо ч бас тэгээд гоё олччээ тэгэл сайхан амар гоё ярьдаг хүмүүс те. Тэгвэл энэ өөрөө чадвар л да. Энийг буруутгах эсгүй. Энэ бол ярих ур чадвар буюу те хүмүүсийг бас ингээд ярьж байгаа зүйлдээ үнэмшүүлж ярьж байгаа зүйл энэ бол хүмүүсийг бас татах чадвар واخхой. А яг ярьж байгаа амьдрал дээр бол яг нэг нь үлэхэд яриа үйл хоёр зүрх нь бас байдаг. Тэ? Хэдий ингэж ярьж байгаа гэсэн хаяа нэг алдаагаар хүн л болсон. Эсвэл нэг хүний хэлдгэр те бид нар анх удаага л амьдарч байгаа үзэж байгаа хүмүүс шүү дээ. Ямар ч дуршлаггүй өнөөдөр энэ телевизээс өнөөдөр энэ подкастаас гараад бүх юм дахиад надтай анхны одоо учрлаар очихоос би яахыг мэдэхгүй шүү дээ те. Надаас нэсүүл тэгж бодогдоод байгаа. Ер нь ингээл алдаач бай одоо хариуцлагач бай бүх мэдрэмжэн дээр одоо би гаднаас ингээл бас гоё мэдрэмж авсан ч гэсэн энийг зөвхөн би л авч байгаа юм байна шүү дээ. Ингээд ер нь зөвхөн надаа ер нь би л байгаа юм байна штэ гэж бодогддог ч юм уу. Өөртөө их ярьдаг болоод байгаа. Энэ настайх баха. Насных шээ угаасаа одоо сүултээ нөгөө нэг ингээд янз янзын юм ярангууд хинт ч битий гомд тэ хинээс ч юу ч битий хүс тэ хүнд их ямарваа нэг юм битгий найд гэдэг тэ тэд нар чи ерөнхийдөө л бас нэг амьдралын тэ ер нь бол яг эцсийн бүлэгдээ бол яг өөрийнхөө төлөө л өөрөө хүн явдаг юм байлээ штэ тэ. Яг л тэрэн дүнж тэгэл сайхан одоо хүүхдүүдэд одоо сургаж байгаа багаас нь сургад орой эртунд өглөө эрт бос. Би яг нөгөө нэг тийм учраас манай ээж надад гоё зөвлөсөн юм а. Юу гэхээр өглөө эрт босоод ажлаа хамжуулчих. Тэгэл яг нэг өөр хүн чиний өмнөөс тэр ажлыг хийгээд өгсөн юм шиг байдаг юм а. Миний хөө өглөө эрт босоод ажлаа хамжуулах гэдэг байсан. Тэгэхээр би яг амьдралын зарчим бол өглөө маш эрт босдог, орой эрт унтдаг. Тэгэл хүүхдүүдэд яг адилхан ер нь 9:30 гээл 10 гээл бүгдийг оронд нь оруулна. Өөрөө ч бас унтна. Өглөө 6:30 7 гэхэд бүгд босцсон байх. Ерөнхийдөө амралтын өдөрс манайхан ч яг сайхан амралтын өдөр нээхгүй амрыдаа гэж бодонгод хүүхдүүд яг л 7 өнгөрөөгөө бүгд босцсон ингээд байж байгаа юм чи. Эрт босох бас амар олон давуу талыг олгоно л доо. Ер нь одоо өглөө эрт босоод явчих юм бол нэрэл яг миний өмнөөс яг 12 гээл ингээд бүх юм хийцэн байж байвал миний өмнөөс хүн хийгээд өгсөн юм шиг тий. Хүнсээ цуглуулахдаа би болохоор яг хүнсээ цуглуулахдаа бас яг эрт гараад цуглуулчвал амар байгаа юм байна.
эрт гарвал арай хямд байдаг хгүй. Бөөний үнээр гэж. Манай хоёр зачаа хоёлаас яг арга хэмжээний яг хөтлөгч хүмүүс шүү дээ. Ер нь энд тийм арга хэмжээнд л нэлээд жоохон оролцож байгаа. Би бол суралцагч шүү. Нэлээд их шинжил хөтлөөд байгаа харагдаад байгаа. Энэ тал дээр бас гурлаа ярэ гэж бодож байна. Манайхны одоо энэ баяр тэмдэглэх соёл ер нь хэр санагддаг вэ? Хэр их соёлж байгаа шүү байна. Таны хувьд бол хөтлөгчийн ажил нэлээд эртнээс эхэлсэн бах тий. Энэ ер нь хувьсж гин үү? Энэ дээр хувьсэл харагдаж байна уу? Та юу гэж бодож байна? Яг нөгөө нэг хөтлөгч гэдэг зүйл чинь өөрөө нөгөө нэг яг тэр үйл ажиллагаа, яг тэр одоо арга хэмжээг хамгийн одоо зөв тийшин чиглүүлэх зөв рүү нь одоо ингээд гоё баяр баясгалтай байх, уйтгар гунигтай байх, сериозны байх гэдгийг хөтлөгч шийдэг учраас маш их хариуцлагатай ажил л да. Би хөтөлгөө хийх болгоныхоо өмнө амар их нөгөө сандралтай байдаг хгүй. Одоо жишээ нь өдрөлгөн шинжил хөтлөж байгаа шүү дээ. Тэгэхэд шинжил юу авах та газ гус чинь гих биш. Би яагаад тийм хөтөлгөөнийхөө тайз руу гарахын өмнө болгон сандралтай байдаг. За энэ арга хэмжээ гоё болгочих юмсаа. За ирсэн улсуудаа маш гоё сэтгэл ханамжтай байлгачих юмсаа. За хэдэн насны хүмүүс вэ? За тэдэн насны хүмүүс бол тэгж хөтлөнө. За залуучууд байх юм бол жоохон одоо юм тий мааз явчи. За тийм байх сериоз явчи гэдэг ингээд ерөнхийдөө хөтлөж байгаа тэр арга хэмжээ хурал байх юм уу, хурим найр байх юм уу, шинжил байх юм уу, төрсөд байх юм уу, тэр зүйлийг маш их мэдрэмжний асуудал л та. Хөтлөгч хүн гэдэг бол маш их мэдрэмжтэй байх хэрэгтэй. За тэгэл дундуур нөхөн амтан уур амьсгал яаж ийн унаад байна уу? Эсвэл бол бүр уулт нь ихсээд байна уу те жоохон инхүү эсвэл уулт нь жоохон баг байна уу жоохон явуулах уу гэд энэ бол нөгөө хөтлөгч хүмүүсээ яг нөгөө нэг юу мэдрэмжний асуудал учраас хөтлөгч хүн маш их мэдрэмжтэй байх ёстой. Ерөнхийдөө бол монголчууд маань бас нэг бодлын баярыг амар гоё тэмдэглэдэг болж байна. Гоё тэмдэглэдэг болж байна. Тэгээд баяраа гоё боловсон ч тэмдэглэдэг болж байна. Аль болох гоё газар ороод гоё хоолунд идээд тий гоё дуугаа сонсоод гоё хамтлаг дууштай сонсоод гоё ингээ хөтлөгчтэй ингээд байхыг бүх хүмүүс гоё мэдэрдэг болж байна. Тэгээд гоё тэгээд эн чинь миний ажил шүү дээ. Энийг би нөгөө нэг зарим нэг одоо хэлдгээр халтур гэж үзэх биш. Яг л миний хийх ёстой ажил. Энэ бол миний одоо альва нэгэн сургуулийн төгсөөд хийж байгаа юм чинь мэрэгжлийн одоо ажил учраас яаж тэгээ сүүлийн үед одоо нөгөө нэг юунууд л их байна л да. За яг одоо тэгэл амьдрал имиж нөгөө entertainment хөтлөл янз янзын хөтлөгч нар маш их гарч байна. Тэгэл нөгөө нэг дээрэс нөгөө нэг одоо жишээ нь хөтлөгч нарын бас нэг жоо гэж жижиг ганц нэг алдаанаасаа болоод те хөтлөгч нар ингээд ингэдэг штэ тэгдэг штэ гэдэг ганц нэг юм гарч байна. Тэг яг хөө тэгээ явандаа тэд нар маань ингээд туршлагатай би ч гэсэн анх ингээд хөтлөгч хийж явж байхдаа одоо л тэрийг байн асуудаг байхгүй. Нэг юм мөнх чаргал илүү нэг тийм нэртэй хүн байсан байхгүй. Тэгэл тухайн үед нь би за энэ эмэгтэй хүн байна дэ гэж бодоод ингээд тайснаа хадагтай мөнх чаргалтай нэг хөрж байна гэдэг байхгүй. Тэгсэн чи эрэгтэй хүн гараад ирдэг. Пүүстэ улаага тэгсэн чи дээрээс нөгөө хүнийх нь гарч ирсэн нөгөө захирал нь гарч ирээд микрофон болж өгдөг. Над руу энэ микрофон өдр чин тайна уу нэрийг буруу хэлсэн өнөрөө гэл ингээд яг тэрнээс ингээд сургамж аваад туршлага аваад одоо би очих болгондоо за энэ хүн эрэгтэй юу эмэгтэй юу тэ эн чинь эрэгтэй нэртэй ч эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. За захиралч эрэгтэй эмэгтэй байнга асуудаг байхгүй. Яг гэдэг шиг ингээд одоо яг юм болгоноосоо сургамж аваад яа тэгэхэд нүр улаасан шүү. Хадагтай мөг шаргалыг өрж байна гэсэн чи эрэгтэй уу яа ингээл дүмбигээл өчсөн чи микрофон аваад үг хэлсэн микрофон гацаал нэг цаанаасаа нэг тийм бүх юм энэ микрофон чи яагаад ингээд өгж ёо амарээсаа тэрс. Тэгээ ер нь бол тэгэл одоо жүжигчийн үнний бас нэг хийж чадах одоо зүйлийн нэг шүү дээ ер нь хөтлөлттэй энэ хөтлөгчийн ажил бол тий ямар нэгэн үйл ажиллагааны одоо энэ хөтлөн одоо авч яваад дуусгах гэдэг чинь одоо жүжигчийн үнэндэл бас байх болов гэж би боддог шүү дээ. За мэдээж тэгэнгүүт одоо би одоо жишээлбэл энэ тентгийн ганц нэг арга хэмжээ шинжил ямар нэгэн баяр ёслолыг одоо хөтлөх одоо урилга саналд ирэхэд ер нь жоохон айцтай хүлээж авдаг. Маш их айцтай хүлээж авдаг. Шууд тгий бол биш. Тий, жоохон болгоомжлно. Шууд тгий бол тгий. Тий. Тэгвэл юунаас айгаад өгдөг гэхээр ерөнхийдөө энэ үйл ажиллагааг ингэж итгэж хүмүүс надад одоо юу гэдгийг санал тавьж яхад нь би итгэлээ алдаж болохгүй. Гой тэн дээр аюу гой байх хэвээр одоо юу гэдгийг маш цагаа маш их баримтлах хэвээр маш гой жимгэр хөөрхөн одоо хэрнээ маягаа хөөргө аюу хөөрхөн игдүүтэй байх хэвээр. Тэгээ гой сайхан байж чадахгүй юм чи аюу хөөргө игдүүгээ барай. Тэгээд амар гой юм тэр хүмүүст одоо юу гэдгийг намайг одоо ингээд урьсан хүмүүст
гоё сайхан сэтгэл үлдээтэл нь л одоо ажлыг жил боддгийг. Сэтгэл хангалуун. Сэтгэл хангалуун байгаад баярлалаа миний дүү тагтаа яста баярлалаа миний дүү гэдэг үгийг сонсчих юм бол за тэгэл тэдний өдрүүд сул байгаа шүү гэл. Яваад өгнө шүү дээ цаашаа. Ер нь тэгэл уран бүтээлчний хувьд хамгийн гоё мэдрэмж бол баярлаа шүү дээ. Тийм тий. Баярлаа, алга ташилт хоёр шүү дээ, тий. Ингээл яг тэрэнд л урамшиж яг өдий зэрэгтэй яг нэг үгүй хэлэхэд биш шүү дээ. Уран бүтээлч хүмүүс яг мөнгөндөө болоод тий амар их мөнгө олдог болоод ингээд яваад идэггүй шүү дээ. Уран бүтээлч юун дээр явдаг вүлээр одоо бидний бүх уран бүтээлчээр хүмүүсийн баярлаа гэдэг үг алга таш хоёрт нь л өдий хүртэл энэ урлагаас гарч чадахгүй энэ кино урлаг энэ тайзны урлагаас гарч чадахгүй ингээл донтоод яваад байдаг чинь энэ л байхгүй. Яг уран бүтээлийн араас зэрэгтэл тэр аяараа үү гэж алга таш. Кино үзсний араас бүгд үү гэж алга таш. Одоо ингээл хөдөө орон нутгаар хотод ингээл киногоо гаргаж явж байгаа шүү дээ бид нар чинь тэгэл араас нь бүгд босоод алга таш ямар гоё гэж үү тэрэнд урамшаал гоё шүү гэл. Яг л тэр түнээс бол тэрнийг мөнгө кино хийгээд шоу тоглолт тавиад орлого олоод тэрүүгээрээ амар баяжаад тийм усуд биш шүү дээ. Хүмүүс нэг ингээл жүжигчдийг амар мөнгөтэй төгрөгтэй гэж боддог юм шиг байна. Амар их мөнгө олдог л үгүй шүү дээ. Тэр мөнгөндөө биш ээ. Хамгийн гол нь тэр нэг юм урлагчин хүнийг ингээд уран бүтээлч хүнийг донтуулдаг тийм нэг юм байдаг аахгүй. Үнцэн байгаад байна шүү дээ. Үнцэн. Өөрийн өгсөн үнцэн байгаад байна шүү дээ. Тэр нь бас донтох юм байна тий. Донтно. Нэрэл одоо бодоод тахт би одоо мөнгө олно гэж одоо уран бүтээл хийгээл тий. Шууд урлагийн ажил хийнэ гэх юм бол угаасаа мөнгө хөвөлд өстө бүтэхгүй шүү. Тэгэл хэдэн жил болоод явна шүү. Тэрнээс илүү мөнгнөөс илүү үнцэнтэй гэж урдуур тавьж иж цаашаага явах юм ба шүү дээ. Хол алхахыг юу 50 алхах ч юм уу тий. Аливаа нэгэн гоё уран бүтээл хийчээд шатсан тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүс яагаад энэ урлагийг орхихгүй нэ гэхээр тэр гоё юм хийцэндээ урамшаад гоё шүү. Мөнгө бол яадаг юм бэ зүгээр тэгж байгаа болох л байлгүй тий. Гоё юм хийцэн юм чинь ямар амаатай ингээл дараагийн уран бүтээл рүү дайрдаг хөөх. Тасархаа. За энэ төргээд подкастаа өндөрлүүлье гэж бодож байна. Гэхдээ манай бүр 3 муу багт тийм үү. Манай зочноороос маз хамтлагийн дуучин тагта хүрэлцээрсэн байгаа учраас би бас гоё дуу манай сонсогчдод бол үзэгчдэд хүргээсэй гэж бодож байна. За дууны тухайс яри ямар дуу дуулах чинь яагаад дуулах болов? Анх гитар хизээ барив гээд үргэлжлээд яваад байхгүй тий. Ямар ч гэсэн гитарыг өөрийнхөө хэмжээнд өөрхөн тоглож байх гэж боддоо шүү дээ өөрийгөө. Тэгээд дуртай дуунуудынхаа нэгийг бас энэ подкастт зориулж дуулъя гэж бодож байна. Тэгээд энэ хүү подкастыг үзсэн хүмүүстээ бас маш их баярлалаа. Анх удаа яг ийм гоё подкастт орлоо. Өнгө будаг энэ студ үнэхээр гоё байт юм байна. Микрофон дээр өөрийнхөө энэ энэ улаан хоолоноос гарч байгаа авиа сонссон ч бас гоё сонсогд юм байна. За тэгээд бүх үзэгчтэй хандаж хэлэхэд In the House 3 Энэдмийн уран сайхны кино маань бүх одоо кино театруудаар гарч байгаа шүү. Үзээгүй хүмүүсийнхэн бол гоё очиж хамгийн одоо өөртөө ойрхон кино театрыг зориод бидний одоо хэсэг бүлэг нөхдийн маань одоо хийсэн In the House 3-ыг заавал үзээрэй гэж та бүхнээс өсмөр байна. Тэгээд та бүхэндээ зориулаад дараах дууг одоо дуулж өгье. За ингээд та бүхэндээ зориулъя. Хөхрөн ярдах тэнгэрийн мандаа илэн хайлын хос шүбэг хараа инхин сэтгэл мөрөдли манан думбаа илхэн зүрх минь мөрөдөнө бараны досал минь түмэрэ бүрхэг тэнгэрээс ихэлгүй шиврэ Бомблин дотөрөнги юм сэргэлдэхгүйгээр булбран чамайгаа ашхарнаа би чамайгаа шүдэр цэцгийн дэлбэн чимэн туссан болсон чи юмуда шиврэ борон туслаас чамайгаа би чамайгаа шүдэр цэцгийн дэлбэн чимэн
Тусал болсон ч юм уу да шиврэ борон туслаас чамайг хаа Иртэ хөвсих үлсийн чөлөөгөө цагаан туяа тусхаа зүудэн дочир зүрхээ шингсэн хайраа зүхэн түндэ би зориулын ганцхан би чамайгаа шүүдэр цэцгийн дэлбэн чимэн тусал болсон ч юм уу да шиврэ борон туслаас чамайг хаа би чамайгаа шүүдэр цэцгийн дэлбэн чимэн хонгор чамайгаа би шүний сарны туяанд олж харна Гол нь төгсгөлтэй гоё. Энд чи бас гитар тоглодог ч гэсэн энэ чи пержуул бас гоё. Тагтаа шиг гитар дараа дуулдаг болсон би нэрээ өнөөдөр хинтээ ч юу ч ярихгүй. Надаа наф тэгээд тоосаа гэж. Ганцхан дутагдлаа. Нэрээ бас нэг зүйлийн талаар асуух гэж байгаа марчиж. Өрийн дэвтэр болоог бас 4 жил явж байгаа шиг байна. Энэ хугацаанд маш олон одоо айлын одоо өрийг бас тэглэлээ шүү дээ. Энэ талаар бас ярихгүй бол бас болохгүй юм шиг санагдаж. Өрийн дэвтэр ч гоё гоё. Бид хоёр ч 2021 онд яг ковидын үеэр бүх ингээд юм ингээд намж юм байлаа шүү дээ. Бүх хүн гэрээ хорионд байлаа. Тэр үед ажил руугаа алхаад хоёул нэг сошиал контент хийж үзье. Тэгээд яг энэ хэцүү цаг үед нэг ч гэсэн айлын өрийг дарыг. Бид тэр ч яг өөрсдөө ингээд багтаа ингээд дэлгүүрээр үйлчлүүлдэг, үр тавьдаг тийм хоёр өгөхгүй зөргөө төр. Тэгээд ийм үр байдаг хоёлаа ингээд те ингээд дэлгүүрт очиод өрийн нэг хүн ингээд дарьяа гэдэг. Тэгээд эхний дугаараа хийгээл тэр контент маань маш амжилттай байсан. Тэгээд бид тэр жил хагас хийгээд жил хагасын хугацаанд 30 дугаар хийсэн юм байлаа. 30 дугаар хийхдээ бид тэр 500 айлын өрийг тэгэлсэн. 500 айлын өр тэгэлсэн. Үнэхээр одоо Эстон нэг гайхалтай нэг хүнд тус болвол эргээд нэг буян ирдэг гэдэг шиг бид тэр яг өрийн дэвтэр хийснээс хойш тасралтгүй уран бүтээлтэй хийсэн уран бүтээл болго маань маш гоё хүмүүст хүрж ийм гоё байгаа. Тэгэхээр өрийн дэвтэр гэдэг одоо влогийн хувьд бид тэр үед хамгийн чухал нандин ийм гоё влог байхгүй. Тэгээд сая бид тэр 2025 он гарангуй Синэг телевизтэй хамтраад 10 дугаар бичлээ. 11 дугаар бичээд дуусглаа. Бас овоо хэдэ айлын өрийг тэглэлээ. Тэгээд ямар ч гэсэн өрийн дэвтрийг бол хүн болгон гоё үзэх дуртай ийм гоё влог юм байлаа. Тэгээд ялангуяа гадаад дотоод дэдэг хүмүүс битүү үздэг юм байл. Яг л яг нэг Монголын нэг захын хорооллын амьдралыг тэр чигээр нь харуулдаг учраас гадаадд байгаа Солонгос, Америк, Австрал бүгд амар гоё үздэг. Очих болгонд л өрийн дэвтэр чинь гоё шүү. Өрийн дэвтэр үздэг шүү гэсэн л болсоо тэр тийм усуд хүрээд ингээд гоё нэвтрүүлэг маань ингээд явж байгаад маш гоё баяртай байгаа. Сэтгэл хангалуун байдаг. Тэгээд гоё үдгээ гоё байдаг. Энэ олон дугаар хийж байхад яг нэг юм мартагдчихгүй сэтгэл ч юм уу эсвэл одоо яг одоо хүмүүс рүү залгадаг шүү дээ. Яг тэгж яхад сонсч байсан гоё сэтгэл байна. Яг тэнд шууд санаанд орж байгаа. Хамгийн нөгөө нэг мартадгүй нь болохоор тэр үед юм аа нэг Эми санд ороод Эми сан ч гэсэн өрийн дэвтэр байдаг хөхгүй. Эми санд ч гэсэн өрийн дэвтэр байд юм байлээ. Тэгээд бид тэр өрийн санд ороод өрийн нэг залуугийн өрийг дарчаад тэгээд ингээд залгадаг хөхгүй. За ингээд Эми санд өртөө юм биш те. Ингээ өрий чинь дарчлаа шүү гэсэн чи өө яана ямар их тус бай баярлаа. Би яг хүүхдийнхээ мөнгийг буухлаар энэ өрөө даръя гэж бодож байсан юм аа. Тэгээд үнэхээр их баярлаа. Та хоёроо баярлсан шүү гэж тэгжсэн. Тэгээд өрийн дэвтэр ч ялгаагүй. Яг тэр баярлаа гэдэг үгэнд л битээр урамшиж ингээ өдөө зэрэгтэй. Тэ? Тэр өрийн дэвтэр ашиг машиг гэж байхгүй шүү дээ. Энд чи яг нийгмийн хариуцлагын хүрээнд одоо жүжигчин Баясаа зөргөөрийг хийж чадах юм л тэр ихгүй юу? Баг ч гэсэн нэг ч гэсэн одоо 30 мянга 300 мянган төгрөгийн өртөө хүмүүсийг ингээд дарна гэдэг шиг. Тэгээд хийж чадах юм аа л тийм учраас тэгээд тэр амар гоё сэтгэлдүүлсэн. Тэгээд амар гоё байсан. Тэгээд хүмүүс яг нуцаар яриад өрөө чин дарцсан шүү гэхэд цаанаас нь баярлаа гэдэг үг л хамгийн гоё байдаг.
Тэр дээрэс нэг хүн дөртөө байхаар ч бас аяг хэцүү байдаг те. Нэг л нойр үрдгүү шүү. Одоо тэгэл Монголын бүх залуучууд л сайхан банкнда өртөө шүү дээ. Бүгд сайхан одоо ипотек. Тэгээд нойргуудалд ороод байгаа юм биш үү бүгд. Бүгд л машины зээл ямар нэгэн байдлаар аппликейшн зээл те. Гэтэ яг ийм банкны зээлийг бол бүр ингээд тоохгүй байгаа шүү. Оо тийм бодохгүй те. Тийм. Хувь хүн хүмүүсийн хоорондын өөр ч юм уу эсвэл яг нөгөө байрныхаа доотлын дэлгүүрт ингээд бичүүлсэн бол тэр ингээл энэ дотор ингээд би ч бас ковидоор бас байрныхаа дэлгүүрийг бас бодоод байсан. Тэр л дээ. Хэцүү шттэ тэгэл. Гэтэ яах вэ тэгэл амьд байна, сайхан амьдэрж гин. Өөр бол тэгэл мэдээж цаг хугацааны асуудал тэгэл дарандоо манайхан те. Боддоо айгу өөдөр. За хамгийн сүүлийн дуу энэ чинь нэг юм дууны подкаст амтлагет юм уу? Амтлагет болсон юм шиг. Гитар нь юу яаж Өөр тамтгийн дуу дуулаагүй. Хамтлагийн одоо хамгийн анхны дуу энэ бол амар хит болсон. Одоогоос хамтлаг маань байгуулагдаад нийтдээ одоо 13 жил болсон байна. Ирэх одоо 27 онд 15 жилийнхээ ойг бас стадионд хийж чадчих байгаа. Стадион маань нурах гэдэг нэг юу яах гээд байна гэж. Дурсан зүрхтөө айлын чиний тухай догдол сэтгэлийн минутыг хөөсөөр явж зүрхэн дайлгуу болж сонсогдох вэ. Наач баста сондоо дэр болын сара харин танарт хүч хэрэггүй зүгээр л инээхин тохой гэсэн үгний чин бай би дөрөлмар бан бостын адил үнсэлсмэр бай тэвэрмэр бай гарас чинатхан чамаг хатэж хартагич ячэв чамшиг дөрөлмар бай дөрөлмар бай яг нэг оюутан 1-р курс 2-р курстай байсан. Одоо тухайн үед одоо гайс хамтлагийн төгсөх маань хүчүүн зохиолч гიშгэх хоёрын маань одоо бүтээл нэг юм маз хамтлагтай одоо энэ дууг одоо Монгол түмэн бас аягүй сайн сонссон. Бидний үеийн залуучууд аягүй их сонссон. Тэгэд хит болсон маш их баяртай байдаг. Одоо манай хамтлагийн бас яг нэрийн утас дуу хгүй. Тэгээ бид дурлмаар гэдэг дуугаараа бас кино хийлээ. Тэгээ ер нь бол ингээл төгснөөс хойш ингээл хичээгээл хийгээл юм бол хийгээл байгаа байна. Тийш үү, тийш ч гэдэг юм хийгээл бас хийгээл байгаа байна. Би дурлмаар дуу яг гарч яхад бол яа бүр ингээл тэгэхэд тухайн үед ч одоо нэг утсан дээр ингээд дуу чанга тавьчаад ингээд алхаа явж идэг үе дуусаагүй байсан юм шиг байна. Яг явдаг байсан шүү. Тий, автобус микро энэ төр дулстай. Амар явдаг. Би чи хойшоо зүүнслээр явж байхдаа зүгээр сонсоод авчихсан. Бүгд тэнгэр подкастын маань ээлж нэгэн дугаарт зарим ирж оролцсон. Энтэй авс киноны жүжигчд уран бүтээлчд болох жүжигчин Баясаа, жүжигчин Сүх бол дуу юу. Тагтаа нартай маш их баярлалаа. Би яг 3 хүний нэр хэлж юу яаж. Сүх бол тагтаа гэдэг харин нэг. Одоо маш их баярлалаа. Хөх тэнгэр одоо подкаст те. Энэ чи ямар юу лээ? 82.9 болон 110.9 гэсэн FM сувгаар явж байгаа. Мөн дээрээс нь YouTube дээр Хөх тэнгэр радио гэдэг манай аль бисний channel байгаа. Facebook-д бас манай аль бисний хуудас байгаа. Тэгээ бид бүхнийг бүх хуудасаар л бүх сувгаар л явах нь дээ те. Та хоёр маань бас дагаарай гэж урьж байгаа шүү. Дагнаа. Тэгээд ямар ч байсан одоо ингээл төгжрэлтэй үедтэй машин дотороо сонсож байгаа FM-ээ сонсож байгаа маань 82.9-ээр сонсох юм байна. 110.9-ээр сонсох юм байна. За тэгээд Хөх тэнгэр радиотой подкасттай хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүгдийн одоо уран бүтээл бас бүх кино театрт гарсаар байгаа шүү. Хамгийн гол нь бүх насныханд ямар ч тийм насны нөгөө нэг гоё хамгийн гоё нь гэр бүлэрээ үзэх тохиромжтой. Ямар ч насны хязгаар байхгүй. Одоо аав ээжтэйгээ ах эгчтэйгээ жоохон 6 настай хүүхдтэйгээ ч үзэх боломжтой. Имээ тийм ээ янз янзын ёс бус үйлдэл хиллэг агуулгадаагүй
зүгээр л гоё очиод энэ чинь Солонгос зөв зураг авлаа шүү те. Өөр орчин нэг мэдрий да. Тэ. Солонгос уран бүтээлч тийм бүр нөгөө кинон дээр Солонгосын кинон дээр гардаг амар жүжигчин тоглолоо шүү дээ. Тэгээ бүгдийн сайхан нэг киноноос хараараа тэгээ баярлаа гоё үзэгч дүүрэн байгаа. Үзсэн хүмүүс хамгийн гоё нь үзсэн хүмүүс маш гоё кино болсон байна. Гоё болсон байх шүү. Баяр үргээ гэсэн мессежүүд одоо үгсүүд бол амар хэрж байгаа. Тэрэнд гоё урамшаал гэж. За тэгээд би бас нэг зүйлийг бас ингээд олзуурах биш нэг олзуурах хууштай байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр одоо энэ Хөгтөнгөр подкаст бол одоо энэ Үндэсний телевизийн 105 студид одоо ингээд бичиж байгаа байхгүй те. Энэ одоо энерги шингэсэн энэ одоо өөрөө бол Монголын одоо мянган уран бүтээлчдийн маш гоё одоо уран бүтээл энэ өрөөнөөс гарч ирсэн. Ягаад ч юм орж ирэл Үндэсний телевизд одоо миний амьдралын анхны уран бүтээл Үндэсний телевизээс эхэлсэн байдаг байхгүй. Тэгээ Үндэсний телевиз одоо надад ямар нэгэн өртөө биш л дээ одоо юу гэдэг те. Гэхдээ л Үндэсний телевизийн хажуугаар явах ч юм айгүй гоё санагддаг. Ялангуяа танаа подкастыг ороод ирсэн чинь доторх өрөө мөрөө энэ 150 студ үнэхээр гоё энерги шингэсэн одоо юм өрөөнөөс энэ подкаст явж байгаа юм байна гэдгийг бас тавханд дуулгая. Манай нэг үнэр бас байд юм аа. Харин тийм тийм яг Үндэсний телевиз байдаг шүү. Тийм нэг юм мод. Дээр үе модон конторууд байдаг гэсэн нэг юм ухамл матмал сандал үлээ нэг тийм нэг төмөр сейф мэн дуурал гэл тийм. Одоо энэ зааланд энэ одоо студид маань маш олон уран бүтээлч дуулсан. Маш олон уран бүтээлч, маш олон хүн өөрийнхөө үзэл бодол, өнцөг сэтгэл мэдрэмжээ хуваалцж байсан. Магадгүй энэ ингээд бүр олон жилийн юм гоё энерги бас байдаг бах л та. Бага. Жинхэнэ одоо нэрээ байгаа хаа. За маш баярлалаа. Баярлалаа. Тэгээд юун дөрөв зорж ирсэн подкастэнд маань оролцсон хоёр уран бүтээлчтэй маш их баярлалаа. Дээрээс нь цаашдын одоо уран бүтээлүүд нь өндөр их амжилтыг хүсье. Тэгээд Инда Хаус 3 бол одоо болтол ингээд кино театруудаар гарсаар байна. Тэгээд дараа жил Инда Хаус 4 яах юм? Одоо тэгэл дараагийн 4 бол Джон Траволта, Джим Керри, Жаки Чан болоо. Цаашлахаар яалч нөгөө Холливуудын зах зээл рүү хавтах бол 3-аагаар давуулахгүй л болохгүй шүү дээ. Тэгэхээр л яалч Джим Керри, Джон Траволта, Жаки Чан руу орох байхад Johnny Depp рүү Johnny Depp гэж явчих юм шүү дээ. За ингээд бид бүхэндээ хамтдаа байгаа сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөгтөнгөр подкаст маань энэ дүрээд өндөрлж байна. Та бүхэндээ баярлалаа.